За сис 2 маань ээлж нэгэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн дугаарын зочноор Улаанбаатар Амазонс багийн товлогч хамгаалагч 3 дээр тоглолт гэсэн үг юм уу? 2 3 2 дээр тоглолтог бобо хүрэлцэн ирсэн байна. За тэгээд сайн байна уу? өдрийн мэнд урилгыг хүлээн авч хүрэлцэн маш их баярлалаа. За бид хоёр бас сая нэлээд хийх газар болох гэж зовлоо. Их л бас адал явдалтай ирлээ. Одоо бүр амар сонин газар ирээс суучихсан байна. Анхудаа миний хувьд бол анхудаа л ийм газар ирж ийн гэх юм ч гэдэг. Ялангуяа подкаст хийх гэж жоохон чимээ шүү ихтэй минь. Гэтэ яг манай зочинд таалагдчихэв л бол одоо. Ярилцлагатай байлдаа бол одоо. баярлаа. Надад л ер нь явж ирсэн их сонин газар ороод ирсэн. Гэтэ яг өөрмөцлээ. Ирэхэд бол аниме кофе шоп гэх юм уу та тий. Кафе де Лолита гэдэг бас болоогүй нэг юм тусдаа өрөөнд наваад ирсэн байна. Хаалахгүй. Юу эпир гэдэг. Гэтэ зураг мөргөд нь нэлээд ширүүг хүмүүст бол энэ бол мөрөөдлийн газар баг шүү. Тийм ээ. За бобогоор сонсох юу вэ? Өдрөөнүүд яаж өнгөрүүлж гин? Би ч 7 өдрийн өмнө яг аварга авчихсан. За тэр бол үнхээр гайхалтай. Тий, тэгээд яг аварга авахын яг өмнөх өдөр гэх юм уу? Манай аваагахнаас ороод тэгээ сая ажил явдал гэж явжсараа л өнөөдөр л ирлээ те. Тэгэхээр ингээ бас сонирн байгаас хүний амьдрал ингээл нэг унал босолт ингээл нэг дор ингээл. Харин тийм ээ. Тэгээд ямар ч тач аваагахаа гаргаж өчөөд бас нэг хэд хоног дархан нэг байж байгаа л тэгэл ирлээ те. Ер нь бол дарханых. Үгүй би чи ер нь их сонин штэ. Би чи ер нь бол хотод төрсөн. Манай аав ээж хоёр увсах өөрөө хотод төрсөн. Тэгээд өсвөр насаа ер нь дархан дэхвчлэн өнгөрөөсөн. Тэгээд ер нь бол хот руу ишилж ирсэн дээ. За тэгэхээр авраг авсан сэтгэл Улаанбаатар Амазонс. Үгүй тэгээд сэтгэл гэх юм бол одоо үгээр хэлхий аргагүй л энэ да. Ер нь бол амар хүнд хэцүү суурлал боллоо. Тэгээд хожигдож эхлүүлсэн. Тэгээ хойноос нь ер нь тоолн дээр л ер нь бол хойноос нь ийм хөөсөн тиймэрхүү маягтай л байлаа да. Ер нь бол нэлээд хэцүү зурласан. Ерөнхийдөө зурал эхлэхэд бол одоо юу гэдэг одоо би одоо юу гэдэг за MB шиг биш л дээ. Гэтэ мэдээж яг ерөнхийдөө бол шинжээч чих юм одоо судлаад хөтлөгчнөрч байд юм уу. Ерөнхийдөө хөлгүүдийн тал нөгөө талаараа юу гэлээ арай л өгсөн байх шиг харагдаж байна. Тий. Юу манайхыг юу та 6-аас 7 хүнээр тоглоод байна гээд. За. Тэгээд ер нь бол хүлгүүд ийм одоо алстаа тий. Алстаа ингээд ер нь манайхыг хожноо гэд ер нь хөтлөгч нар ер нь хихин тиймэрхүү ярьжсэн тий. Хөтлөгч тайлбарлагч нар. Ерөнхийдөө бол underdog. Тий. За мэдхгүй хүмүүсийн бодож байгаа ихтэй шал ондоо шүү. Бид эдээ яг тоглож байгаа өнцөг альсвал хүмүүсийн бодож байгаа тэр одоо бодол шал ондоо болохоор сайн хэлж мэдэхгүй л. Хөдөлгөөний амжилтлахоор 17-1 16-1 үлээ танах чинь. Юу 16-1. Нэг хожигдол нь болохоор бас хөлгүүдэд дээр байсан тийм. Тий, хамгийн сүүлийн тоглолт плей-офф эхлэхээс өмнө. Тэгэхээр бас чанга бас мэдээж 16 хожигдсан багийн үед яг ганцхан хожигдол нь ингээд яг өвлөлийн сүүлд ирэхээр сэтгэл зүйн үед хэр байсан бэ? Надад л нэг амар тийм хүчтэй бол орж ирээгүй. Зүгээр л угаасаа ингээд сая зүгээр алцаж явж байгаа. Өөрсдийнхөө бургаас олж тэгээд ингээд хожигдчихлоо доо. Ингээд заа одоо яхаа одоо плей-оффтай л анхаарах гэсэн. Тиймэрхүү л бодол орж ирсэн дээ. Тэгэхээр за яг хойлоо саксыг бол нэг амар удаан бол ярих хөвгтэй юм. Үзэгчөө ярьч юм те ингээд жоо асууж масантай байхгүй байгаад таарахгүй шүү дээ. За тэгэнгүүт одоо ингээд удахгүй шигшээгийн бэлтгэл эхлэх гэж үнэ маргаа шүү дээ. Одоо удахгүй шигшээгийн тоглолтууд болно. Яг энэ эпизод цэцгэхэд бол ингээд хожоод юм бол дууссан байх баг. Гэхдээ яг ер нь шигшээд дуудагдана гэдэг юм шухан мэдрэмж байна. Одоо хэд удаа дуудагдж байгаа нь 5 дээр бол би яг ойрын хэдэн жил ч яах юу 3 дээр бол нэлээ их ер нь дуудагддаг. Тэгээ 5 дээр бол ер нь энэний өмнөх жил дуудагдчихсэн гэтээ тэнцэж олж чадаагүй. Тэгээ одоо дахиад нэг дуудагдчихэв. Яг би хүмүүсээ мэдгүй байж магадгүй нөгөө эхний ээлжинд одоо 16 дууддаг, 18-ыг дууддаг. Одоо л 22-ыг дуудсан байна. Тийм би 22 гэж ирсэн. Тийм. Шигшээд 12 үлдэн тийм үү? Тийм шигшээд 12 үлдэн. Гэтээ 22-оос 15 болдог лөө. Хэд болоод идэг лээ. Дунд нь ямар тач нэг 18 билүү 15 болоод тэг шууд 12 болдог хаа. Хүмүүс бас энэ талаар нэг сайн мэддэг. Тэгээ нөгөө миний яасан юм яг Монгол дээр хэм бол нөгөө инхи одын баримтат кинон дээрээс энийг илүү сайн ойлгомжтой тайлбарлаж өгч ирсэн. Энэ шигшээ багийн бэлтгэл яг яаж зүйлүүд одоо ингээд та нар чиний газар бүнөөс үлрэх бах тийм үү?
Тэрийг харин сайн хэлж мэдэхгүй л маргааш ямартаач ярина л гэдгсэн. Маргааш нэгт өдөр. За энэ бол нарийн ширийн зүйлс бол нарийн шир мэдгүй чиг хэлсэн дээ шүү дээ. За тэнгууд ер нь одоо ингээд Монголын лиг чи 10 сар 11 сараас эхэлж байгаа. 10 сараас эхэлсэн. 10 сараас үлдээ. За ингээд 10 сараас явсаар одоо ингээд 3 сар дуусч. Нэг нь 5 6 сарын амьдралыг ингээд ярил. Ер нь өглөөнөөс орой бол юу хийх вэ? Яах вэ те? За би бол юу яа. Өглөө ямартаач босно. Сэрн ярин сүүлийн сая 2 сарын хугацаанд хэлэх юм бол бэрцэн байсан. Шааганда бэртэл авсан. Тэгээд өглөө нь явж имчилгээндээ ороод өдөр нь жимээ хийгээд тэгээд буцаад оройн бэлтгэлтэй ороод тэгээд буцаад ер нь хайдаг. Тийм л яг маршрутаа ер нь бол сүүлийн 2 сараар ер нь давтсан. Тэгээд тэрнээс өмнө яг 10 11 сард гэх юм бол улирал дөнгөж эхэлж дээ тий. Өдрийн ганцхан бэлтгэл ордог байсан. Тэгээд өдрийн ганц бэлтгэл орохдоо 2 цаг яг бүр ингээд тултал ордог байсан. Тэгээд оройн яг буцааж тараал. Тэгэл яг өглөө одоо юу гэх хэрвээ амжуулах ажил байвал одоо хувийн ажил байвал тэрийг амжуулаад тэгэл байхгүй бол тэгэл унтаж байгаа жоохон өөрийгөө амрааж байгаа. Тэгэл ер нь бэлтгэлтэй явдаг та. Аль эсвэл найзуудтайгаа уулзах ч юм уу тий. Ер нь би хөвчлэн найзуудтайгаа уулздаг юм байна дөө. За тэгэнгүүт бэлтгэлийг жоохон ингэ задлаж тайлбарлах гэвэл одоо сүүлийн 2 сарын хугацааны бэлтгэл одоо өдрийн хилэн бэлтгэл 2 бэлтгэл. Тэ өдрийн 2. Нэг хүчний бэлтгэл гэж. Тэ хүчний бэлтгэл. Тэгээд оройн нь болохоор заалын бэлтгэл. Гэтэ хүчний бэлтгэл яг 2 дахь 4 дахь хагасаа л гэж юу нордъё. Тэрнээс яг 7 өдрийн 7 өдөр гэж орохгүй. Тэгээ сая сүүлийн яг энэ одоо плей-офф эхлээд аврагын цуврал эхэлснээс хойш бид хэдийг нөгөө яг ингээд амар ачаалтайгаа учраас жоохон татаад авцсан. Бэлтгэл дээр яг ингээд нэг цаг ч юм уу нэг цаг 30 минут ороод нэг амар гүйлгэж мөлөхгүй яг хамгаалтан дээр ингээд байна тий. Хамгаалтан дээр ингээд байна, довтлогоон дээр тэгээд байна. Тиймэрхүү юм ярьж байгаа л тэгээд жоохон шидэлт нэг 20 30 минут шидэлт хийж байгаа л тэгээд шууд тарчд юм дөө. Дуусч. Нэг инхи одоо ярьжсэн нэг юус одоо жишээ нь нэг багтны ойролцоогны 50-аас 60 хувилбар байдаг одоо тоглолтод зориулж одоо бэлдэж орж идэг эсрэг байх эсрэгтэй одоо зориулж их юм уу да. Одоо шинэ яг зөвхөн Amazon-с гэлтгүй ер нь одоо ингээд бус багууд ч юм уу те ингээд шигшээ дээр ч юм уу ингээд нэг тасгалжуулагч нар одоо энэ ойролцоо тооны үед товтлогоон дээр жишээ. За товтлогоон дээр яг 5 5 3 3 2 өөрлөлтөө. Тэр чинь нөгөө нэг ер нь бол нэг хувилбар нь ингээд яг нэг 3 4 ингээд задраа тий 3 4 ч юм уу эсвэл 5 6 болоо задарчдаг байхгүй. Яг тэр одоо тэр тухайн үеийн моментонтой тааруулаад хэрэв өөрөө суулгах юм бол довтлно. Өөрөө суул гарахгүй өөр хүн суулгах яхаа бас ингээд пас өгөөд довтлуулна. Яг тухайн моментноос л ер нь их хамаардیں۔ Тэгээд ер нь бол нэг за жишээ нь манайх дээр гэх юм бол яг нэг 10 хэдэн хувилбар бол байгаа. Нэг 20 орчим байж магадгүй. Тогтмол хийгддэг гэсэн үг шүү тий. Тийм тогтмол хийгддэг. Гэтэ нөгөө яг багасаа хамаарч бас тэгнэ л дээ. Хэрвээ яг ийм өндөр багтаа бол бас яг энэ хувилбарууд болохгүй, энэ хувилбарууд болох юм байна. Намхан багууд дээр энэ хувилбарууд болох юм байна. Тэмэрхүүл яг бага яг тоолох бага амар сайн судалж ийж гэх юм уу? Сая зөв миний харснаар Amazon-с хүлгүүдээ яхад ингээ Amazon-с бол ингээ арай нуруу өндөр баг байсан шүү дээ. Чиний гарын 5 дээр болж байгаа 5 бол тэнгүүд хүлгүүд арай жижигхэн мөтлөө хурцтай байгаа гэсэн юм. Би зүг харсан. Зүг харсан бүрээс гэсэн. Тэгэхээр ингээд өндөр намын зүр одоо нэг мис матч гэдэг зөндөн зүйлс авч тэгээд ингээд яг тоглолтын дунд ингээд юу нэг юм бодогддог байх юм. Одоо юм бодогдгүй гэдэг нь зөвхөн ингээд тоглоом урд тоглолтоор бодож байгаа шүү дээ. Тий. Яг го тоглолтын дунд хэрвээ одоо манай Ариквагч одоо тэр нөө хасын үлгэдийн кингийг авсан маа шүү дээ. Тэгжээтэл би одоо цацаагч дээр авцсан. Яг ялтчгүй л ингээд доор ингээ хүнээс олчих юм бол яалтчгүй л одоо угаасаа хамгаалахаас өөр аргагүй шүү дээ. Тулаал одоо тэгэл за би яг хамгаална гэдэг яг өөртөө итгэл ер нь сайн хамгаалахыг хэлж чинь дээ. Ер нь бол тоглолт өөрийн чинь тоглолт ихэнхдээ хамгаалтан дэс өөрөлдөг тийм. Ер нь бол тоглоом дээр яг мэдээж оролцож байгаа гэдэг хамгаалтан дээр илүү өөрийгөө шахдаг. Би ч анхандаа яг тоглоом дээр л анхандаа ч гэж ер нь түрүүд энэ жилээс л амар хамгаалтан дээр төлхөө яг оролцсон гэдэг өөртөө ингээд амлалт өгсөн. Тэгээ ер нь бол тэр утгаараа энэ жил ер нь хамгаалтнаар нэлээд ажилласан байх л гэж бодож чинь би өөрөө. Ер нь дайгуу чадсан гэж бодож байгаа. Тий, ер нь чадсан гэж бодож. Тэгэнгүүт мэдээж одоо эмгтэй сакс, эрэгтэй сакс гэж яригдчихэж байгаа. Гэтэ яг нэг харьцуу одоо Монголын лигийг одоо хамаагүй өсөрж болохгүй бах тийм үү? Байлаа. Юу? Монголын лигийн тухай. Лигийн тухай гэх юм бол яг болох л үлгүй, болохгүй. Одоо яг зөв миний. Гэтэ бас миний мэдгүй юм гэж бас зөндөө байгаа л да. Одоо шинэ Amazon-с ч бас байгуулагдаад
Нэг 6 дахь жил рүүгээ одоо орох гэж байна. Чи тоглоод Би тоглоод 5 юм уу? тэгэхээр 5 жил тоглосон юм тийм үү? Юу эн чинь нөгөө лиг яг ингээд нөгөө хуваагдсан байж байгаа нийлээд одоо 3 дахь жилдээ болж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо миний одоо ер нь яг лиг тоглож байгаа нь бол яг 3 дахь нь л гэсэн үг байна. За. Лиг тоглоод 3 жил болсон байна. Ер нь энэ цаг үед одоо эдгээр цаг үед гэх юм уу 3 жилийн хугацаанд ер нь хэр юу байна? Хэцүү байна. Угтлаас одоо ингээд тамирчин байх те. Мэргэжлийн тамирчин байна гэж бас зүгээр нэг 10 жилдээ тоглоод явах нэг өөр тийм экспорт тоглоод авчих. Ингээд мэргэжлийн төвшөнд гараад ирэхээр хамгийн түрүүнд юм яг юу хэцүү байсан? Би бол нөгөө багасаа ихшнэрээ харж өссөн. Одоо энэ нэгдэггүй байх үед нэг одоо лиг миг гэд бас болдог гэсэн мөхгүй эмхтэй лиг. Тэрийг амар үзэх дуртай. Дээрээс нь ихч нартайгаа тоглох юмсан гэсэн ийм бодож явдаг юм мөрөөдөл байсан. Тэгээд яг ер нь хичээсний эцэст ингээд яг ингээм хамт тоглоод одоо явж байна. Лигт яг уу 21 онд би өөрөө хагалгаанд орсон. 21 онд өвдөгний хагалгаанд ороод яг жилийн дараа би яг лигт анх орж ирэхэд тэр үед л амар хэцүү байсан ер нь бол. Тэгээд яг энэний өмнөх жил нөгөө хоёрт ордог жил. Энэ 2 жил эхний 2 жил ер нь амар хэцүүсэн. Энэ жил бол надад хэцүү байсан ч гэсэн илүү юм happy те амар аз жаргалтай ер нь тоглосон. Хэцүү байсан ч гэсэн авсан тийм авсан. Тийм. Ер нь бол энэ жил бол нэг амар хэцүү байгаагүй л гэж би бодож байна. Гэхдээ яг хоо хэцүү байсан үе байгаа. Гэхдээ надад бол тэр бүр тэгж амар эхний 2 жил шиг бол амар мэдрэгдээгүй. За финалийн цувралын 3 төлөв 4 тоглолтын дээр хаа ариун цэцэг товтолж яваад нэг унд юм а. Тэгээ нэг өөлөд босоод яг нэг хажуунаас үзчихсэн юм. Өөлөө босоод ирсэн байхгүй юу? Нэг алдаан дээр нүлээгээ өчтөв шүү гэж яалаа нэг ямар ч нэг өлегтэй юм болоогүй. За. Тэгээд тэр тоглолтын дээр маань хүн 39 оноо алуулдаг. За. Тийм тэр одоо чи нэг тиймэрхүү үед бол тамирчин зөндөл байгаа ш талбай дээр бол. Ахаа. Бусдаас болсон ч юм уу бусдаас болоогүй ч юм уу тийм талбай дээр 40 минутын хугацаанд базар юм л болж байгаа ш. Ахаа. Тэр тоглолтын темпийн одоо ингээд 40 яг 2 цагийн турш ч юм 2 цаг хагасын турш яг ингээд нэг сэтгэл зүгээ барина гэдэг бол мэдээж хэцүү бах тийм үү? Яг тэн дээр чинь тэгээд одоо юм бол нөлөөлж байгаа юм л та. Тэгээд би бас сайн хэлж мэдэхгүй нэ. Би бол нөгөө яг тоглож байгаа болохоор зөвөр аль болох яг нэг яг одоо цагтаа төвлөрөө те. Ирээдүг харахгүй одоо өнгөрсөн алдаагаа давтахгүй одоо алдаагаа ингээд бодсоор байгаад ингээд дахиад тэр алдаагаа давтаад идэв штэ. Тэгэхгүйгээр яг ингээд одоодоо яг төвлөрөөд тэхийг илүү хичээж байгаа гэх юм уу. Өнгөрсөн жил мэл болохоор ерөөсөө тийм байдг ус аахгүй яг ингээд урдх нөгөө алдсан алдаагаа нөгөө давтчихвээ гэж бодсоор байгаа л тэгэл дуусчихсан. Тий, айсаар байгаа л энэ жил болохоор ерөөсөө за зүгээр одоодоо л яг анхаарлаа хандуулъя гэсэн. Ер нь тийм зоригтой өөртөө зоригтой байсан. Одоо тэгээд хэдий ингээд одоо үзэгч биднэрүүд ингээд 1200-аас үтсэн ч гэсэн тэр яг талбай дээр ингээд болж байгаа тэр алааныг бол харахад бол мэдрэхэд хэцүү шүү дээ. Та нар энэ төр одоо халтарч унарч байд юм ингээд би нэг тохиолдох тэр одоо бол зодон болж байгаа шүү дээ. Ингээд хэд имэгтэй тоглож гисэн. Магадгүй имэгтэй тоглолт илүү амар болдог юм л бас мэдгүй шүү дээ. Маш бас ахвал тэ. Тэр ингээд ер нь бол ер нь яг зүгээр өөрийгөө хэр одоо сайн хамгаалж гэхээс илүү хэр цэвэр бохор хамгаалж гэж байна. Одоо шүүгчийн нүднийг бол хуурчлага бол хураалчлага бол. Би бол гэхдээ өөрийгөө цэвэрхэн гэж бодож байгаа заяа. Гэхдээ яг одоо айл ингээд жоохон бохир тоглоод ирнэ шүү дээ. Манай хүмүүс дээр ч юм уу эсвэл над дээр ч гэх юм уу нэг албаар за яг албаар хийдэгчж магадгүй хийдэгч ч жоохон мэдэхгүй байна. Яг тиймэрхүү тоглолт гаргуул зөрүүлээл яг тэгнэ. Надад хэрвээ яг яаж ийн яг би тэрийг зөрүүлээл юм гэх юм уу? Хоёр зурагтай ингээд хэрвээ ингээд надаас ингээд зуураад ах юм бол би буцаа зөрүүлээл зурна. Намайг маажвал бас зөрүүлээл ер нь бол ингээд за яа маажчлаа да ингээд за албаар биш за албаар юм гэл бодож байгаа л ер нь тэгээд яг яаж тоглоно яг тэрэн шиг л тоглоно гэх юм уу? Тэр бол ерөөд нь хүний байгалийн одоо анашин гарч ирж шүү дээ. Тий, ер нь бол үгүй тийм ч гэж ер нь бол миний баримтлагдаг зарчим дэр ихгүй юу? Ер нь багш дасгалжуулагч нар ч гэсэн бид хэдэг амар хэлдэг ихгүй. Та нар амар цэвэрхэн тоглоод байна. Та нар ингээд зодуулаад байна. Ингээд байна. Тэгээд байна. Зөвхөн адилхан л тоглооч та. Яг яаж тоглож ин тэрэн шиг л тоглоё гэдэг. За хин бобо үлрэлт хідэн техник авсан бэ? Техник аваагүй штэ. Аваагүй ганц ч аваагүй. Би ч харин амар цэвэрхэн тоглоо финалт ч аваагүй юу? Үгүй аваагүй. Сүүлд яг нөгөө 3 дахь тоглолтын дээр үлээ. Цацаагчтай жоохон маргалцсан. Тэн дээр ихтэй цацаагч дээр техник өгсөн л та.
Окей. За тэгэхээр мэдээж нөө одоо ихч ер нь бол дэш үеийнхэнтэй тоглож байгаа шүү дээ. Ганц хоёр ихч байсан ч гэсэн хичээл гэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол тэр нь их нэртэй тоглоход нэг гайгүй айдас үзэх гайгүй. Үгүй гайгүйгийн хувьд гайгүй л дээ. Тэр чинь нөгөө тухайн талбай дээр болж байгаа момент болохоос ш. Яг гадаа нь бол угаасаа ингээд за ана гिचлээ уучлаарай нэ тэрэг гэж байгаа. Сая харин жоохон тэгж чадсангүй яг нөгөө аварга аваа шууд ингээд баахан юм ингээд болоод тэр бөө юм болоод өнгөрсөн. Тий яг шууд ингээд яваад өнгөрцөн болохоор ерөөсөө ингээд гар марч барьж чадсангүй. Тэгээд угаасаа одоо дараа нь одоо ингээд шгшээ баг дээр ч гэсэн дуудагдсан тааралтах юм ч байна гэсэн. Тэр үед угаасаа албаар ингэсэн ингээл жоохон ингээд угаасаа л яг нөгөө тухайн моментийн үе болохоор яг дараа нь ингээд яриад уучраа болчдөг болохоор ер нь гайгүй. Тэгээд угаасаа эсрэг баг байсан юм чи аргагүй. Хоёлаа л хожлын төлөө явж байгаа. Тэгээд хожихын тулд нэг нь хожих уус үннээс ууш тийм үү. За тэнгууд нэг сонирхолтой юм асуух юм. Одоо нөгөө лок рум байгаа шүү дээ. Тий. Яг тэр та нар цаашаа ороод яг ямар шиг хуур амьсгалтай байдгүй. Өрөөний байл. Одоо бид үзэгчд бол тийш хийжээс орч чадахгүй болох мэдэхгүй байхгүй. Яг тэр гарч ирж байгаа хэсгээр ингээд яг тэр хэдэн өрөө байдیں ч юм уу те. Хэдэн юм тоглогч нар өрөө байдیں. 4 өрөө байдаг хаа. Би тэгж санаад байна. Тийм 4 2 гэсэн үг шүү дээ. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хамаагүй л те. Тэр зөвөр яг нөгөө тоглолтынхоо яг одоо өнөөдөр нэг өдөрт нэг 3-аас 4 тоглолт болдсон шүү дээ. Хагас амц өдөр 4 тоглолт болоод идэг. Тэгээд өрөөгөр ингээд хуваарлцсан байдаг хаа. Яг угаасаа бичээстэй дээ. Эзэн баг энэ өрөөнд, зочин баг тэр өрөөнд гээд ер нь хуваарлцсан. Тэр өрөө бол ойрхон учраас бас нөгөө нэг дургуун хүмүүс болоос жоохон тий хамгаалагч нар хэр байдаг вэ тий. Үгүй шүү дээ. Тийм өстө тийм гарч байна. Манай эмэгтэйд бол гарахгүй. Эрэгтэйд мэдэхгүй нэ. Ямар эрэгтэй тоглолтын дээр тийш локер рум руу нарж үзчихсэн биш. Эмэгтэйдэр бол өстө тийм байхгүй шүү. Нэг тиймэрхүүлээ нэ. Окей. За тэгээ ямар ч сан саксуал иймэрхүүл юм байна тийм үү? Тийм, саксуал иймэрхүү. Тэгвэл хоёлаа ингээд буцаад хүүхд нас руу очив. За. Бобо амаграас нь ямар шиг хүүхдтэй? 10 жилийн хүүхд. 10 жилийн би нөө манайх ер нь би хотод 1-ээс 3 дугаар ангидаа сурж байгаад дархан руу ирээд 4-өөс 11 хүртлээр сураад тэгээ 11-ээсээ хот руу буцаж шилжээд тэгээ 12-оо төгсчихсэн баггүй хотод. Их адармата. Тэгээ ер нь бол яг 1-ээс 3 дугаар ангидаа хотод байхдаа өдөр хичээл оронгот өөрөө ганцаараа явчихдаг гэсэн. 2 бодол алхаал. Буцаж оройн нь болохоор явахта агаа ч юм аа ч юм аа аав ээж нэг нь намайг авдаг. Тэгээд ер нь бол хичээлдээ ер нь бол муу байсан. Дарханд ирээд арай гайг болсон. Тэгээд дарханд ирээд чинь би ч бүр олимпиадд ороод. Тэгж байгаа яг сакс руу ороод эхлэхээр нөгөө угаасаа хичээл хаягдана. Тэгэл ер нь саксаа тоглож гисэн да. За. Нэрэ бобо юуны ордлээ? Арслан. 7 сард төрсөн. Тийм 7 сард төрсөн. Арслангийн орд. Би ямар сандаа сая нөгөө нэг дандаа хажуунаас нөгөө нэг ингээд нэг мухаар орилж чарлж байгаа нэг талбай дээр нэг тамирчин байгаа ингээд нэг үе. Одоо ингээд нэг 50 сая байлцсан чинь бас үгүй юм. Гэтэ Арслангийн орд 7 сарын сүүлээр төрсөн үү? Тий. За. Тэгээд анх яг ингээд саксан бөмбөгтөө ингээд зүгээр ингээд хүүхд болгон л багасаа ингээд бөмбөгөөрөө л явж байгаа шүү дээ. Ингээд нэг за нэрээ саксан бөмбөг ингээд тоглоод байвал болох юм биш үү гэдэг итгэл одоо нэг уран зүрх ханаас авсан бай. Хизээ авсан бай. 9-р ангитай гэх юм уу? За. 9-р ангитай би нөгөө Тархуул аймагт Гавьяа тамирчин гүрэгшин шав байхгүй юу? Тэгээд тэр чинь 9-р ангид байсан юм аа. 9-р ангийн намар илүү яг 9-р ангид ордог жил 8-р ангитай төгсөөд ер нь миний улирлын дүү амар муу болсон. Ээж аав амар уурлаад чи одоо ингээ саксаа тоглохоо болоо. Бөмбөг хөөгөөд. Тэ бөмбөг хөөгөөд тэ хоол олчдаггүй. Наа чи ингээ чиний ингээ ёо хичээл чи амар муу болсон байна гэд. Тэгээд би нэг тэр үедээ аав ээж хоёртаа усаа хэрэлдээчгүй. Зүгээр за ойлголоо гэд 9 сарын ихээр нэг тэмцээн болдог хгүй юу? Тэр нь би ороогүй. Орж чадаагүй. Ээж аав хоёр ингээ саксаа бол гэж хэлээ. Зүгээр хичээлд анхаар гэснээс хойш. Тэгээд нэг тэмцээнд намайг гүрэгш тэрнээс олж аав хоёроос ч ингээд угаасаа яг ингээ ярьж үтсэн чи аав хоёр зөвшөөрөөгөө. Тэгээд гүрэгш намайг орхио авцсан. Тэгсэн чинь өргөжлүүлээд 9 сард яг тэр тэмцээнд болоод өргөжлүүлээд 11 сарын сүүлээр бас нэг тэмцээн болсон усан орох. Тэрэн дээр заавал ингээд намайг хэрэг болоод байна ингээд зөвхөн би л хэрэг болоод байна гэд би бүр яг ингээ багийнхаа хойноос бүр ингээ араас нь очижсэн байхгүй. Тэрнээс хойш ер нь бол за би ер нь сакс тоглох юм байна л гэж бодсон. Ер нь бол
Тийм тэгээд чи яг тэрнээс яг ингээд тэрнээс хойш ер нь аавж ярьж гисэн ер нь намайг юу бас Ойлгож тий ойлгож эхэлсэн. Тэгээд бүр амар дэмждэг болсон. Сэтгүүрээс хойш. За тэгээд сургуулийн шгшээ ч юм уу аймгийн шгшээ тул явсан гэсэн үг үү? Аймгийн шгшээ. Тий дархуул аймгийн шгшээ. За тэгээд их сургууль болохоор Сити их сургуульд орсон. за Тэгээд би чи эхний 1 жилээ яг орох гэжсэн чинь ковид гараад болоогүй. 2 дахь жилээ орох гэжсэн чинь өөрөө хагалгаанд ороод болоогүй. Тэгээ 3 дахь жилээ яг ингээд орох гэжсэн чинь нөгөө юу лиг эхэлчихдэг хаа 3 дахь жил. Би тэг санаад байна. Тэгээ нөгөө лигт тоглол угаас оюутны лиг тоглож болохгүй гэсэн дүрмтэй. Тийм учраас би за дэшээ лиг рүү орё доо гэд тэгээд угаасаа оюутны лигтээ ерөөсөө тоглоогүй. тэр лиг рүү орох жоохон эрсдэлтэй алах юм уу? Ягаад гэвэл одоо наач mar нэгс нэг NBA драфт нэр өгөхтэй адилхан юм байна шүү дээ. Драфт нэр өгч их сургуультай тоглож болохгүй ч. Тий, ер нь яг шийдсэн хүний хувьд бол нэг тийм эрсдэлтэй бол алхам бол биш. Шийдэггүй жоохон ийм эргэлзээтэй үед бол яг ингээд өөрийнхөө болсон цагтлыг хэрвээ баг магаас санал ирүүл те хэрвээ за би ингээ өөрийгөө болчлоо те ингээ за би оюутан байх үедээ ингээ оюутныхаа хийх тоглохгүй шууд дээд лиг рүү ороод ингээд илүү сайн хичээгээд цаашдаа өргөжлүүлээ явна гэж бодох юм бол яг лиг рүү орж болно. Гэхдээ одоо энэ жил түрүү жилээс чинь драфттай болсон шүү дээ. Тэгэхээр бас ондоо байхаа гэж бодчих. Тэгээд яг тэр нөө лиг рүү орох үед бол юу одоо нэгсэндээ одоо нэг багаас санал мал ирсэн байсан гэсэн ойлгож болох уу? Юу одоо энэ Amazons гэдэг багч 6 дахь жилдээ болж байгаа гэдгсэн шүү дээ. Эн чинь юу байхгүй 3-3-ийн эхлээд ийм клуб байжгаад яг лиг болох болсон чи яг ингээд 5-5-ын клуб рүү ингээд болоод орсон байхгүй. Тийм учраас нөгөө би анханаас бас тэр 3-3-ын клубт нь байсан. Тэгээд яг тэр клубээс шууд улваалаад шууд ингээд 5-5 баг болсон байхгүй. Тэгэхээр яг зарим хүмүүс харахад бол 3-3-5 тавьвал ихэд адилхан секс тоглох юм гэж байна. Тэнгүүд 3-3-5 тоглох тамирчин үү? Шал ондоо шүү. Шал ондоо. 3-3 ч ингээд зүгээр л ерөөд бол харах нь хурд шүү дээ. Тийм хурд хүч. Тэгээд сайн хамгаалалт нэг эсрэг нэг сайн бүр яг ингээд тэр чинь нөгөө талбай дээр 6 хүн байгаа. Нэг нь бөмбөгтөө. Тэгээд заавал одоо нэг хүнээ заавал бүр амар сайн хамгаалж ээж ер нь хамгаалтын үндсэн дээрээс л хожинд бол. Тэгээ ингээд хагас талбайд болж. Тэгээ хагас талбай. Тэгээд ерөөсөө бөмбөг нэгч зогсохгүй. Шүгэл дугуул зогсон. Тэрнээс ч зогсохгүй. Үржлээ яваал. Тэнгүү 5 ч юм бол ингээ бас жоо алхаж болно шүү дээ. Тий, алхаж болно. 3-3 ч ерөөсөө тийм байхгүй. Шүгэл дугуурал тэгээ дээрэс нь одоо ингээ солилцоо гэдэг 5 дээр угаасаа ингээ шүүгчнэр ингээ шүглээ дугуурал ингээ за ороороо гэх тухайн үед нь ингээ амарч болно. 3-3 дээр өстөө тийм байхгүй. Зүгээр л шүгэл дугуурал бол ямар ч шүүгч мөхч рүү харахгүйгээр өөртөө шууд солилцоогоо шууд ингээл нөгөө 4 хүн байдаг ингээ нэгээр ингээ солигддаг болохоор тэр нь ер нь бол тэгэхээр өөрөө ч үедээ 3-3 тоглол илүү одоо аль нь илүү өөрт чинь тоглоход гоё байдаг вэ? Ер нь бол 3-3 дээрэс нь яг 10 минут тоглодог. Тэр 10 минутанда зөвхөн бүхнээ гаргачихад л болоо. Дээрэс нөгөө яг талбай дээр гуруулахнаа болохоор ер нь илүү юм ярилцахад илүү юм төвөггүй гэх юм уу. 5 ч юм болохоор ингээд аруулаа тэгснээ 3 шүгчтэйгээ 10 гуруулаа. Тэгээд ингээд ер нь амар нөгөө олол олцохоор ер нь ойлголцоход жоохон юм хэцүү байдаг гэх юм уу. Одоо нэг хүн яг тэрийг хэлээ гэж бодоход одоо нөгөө дөрөв нь одоо яг адилхан сэтгэж чадахгүй шүү дээ. Нэг нь бол хөлбөр дуудсан ч гэсэн ингээд болохгүй хэрэг тийм. Тий. Тэрэн дээр ер нь юу арай давуу талтай гэх юм уу 3-3 яг ингээ талбай дээр ингээ 3 хүн байлаа гэж бодоход хоорондоо яг ингээ шууд ингээ гуруулаа ойлголцчихдаг гэх юм. За. Тэнгүүд мэдээж тамирчин унал босолтгүй байгаа тийм үү. Одоо зүгээр ингээ товчхон дурдвал гарч ирсэн амжилтууд том амжилтууд одоо лигийн аврагаас өөр хүмүүс мэдгүй юм байна. 22 оны намар Азийн наадмаас мөнгө авчихсан. Тэгээд 22 он биш ээ. Тийм дээ. 22 юм байна. Биш 23 юм уу? 23 оны намар юм. Би одоо бүр ингээд он сараа ерөөсөө юу яллах болцсон. 23 оны намар юм байна. 23 оны намар Азийн наадмаас мөнгө авчихсан. 22 оны намар болохоор оюутны дэлхийн аврагаас хүрэл авчихсан юм. Ингээ олон улсад бол гаргасан юм чи. Одоо нөгөө нэг янз бүрийн шагнал байгаа олон улсын хэмжээний мастер өнөдөр гэсэн юм байна юу?
Спортын дэд мастер. Спортын дэд мастер. Тий. За энэ бол ингээ оргил нь одоо ингээ одоогоор гаргасан амжилт юм. За тэгвэл мэдээж тамирчин ингээ унал босолтой юу одоо жишээ нь өгдөгний хаалгаанд дурсан шагааны бэртэл авсан тийм үү. Өгдөгний яг юу вэ? Эсэл. Бас хэцүү шүү дээ. Тэгээд ер нь бол хэцүүгийн туулаад авцсан гоё нөө. Бараг жил 2 жил болсон шүү дээ би чи. Одоо сүүлд чинь карьер ингээд яг энэ бэртлэг авсан. Тэнтэй адилхан байна. Тий. Ер нь бол тий. Шагаан болохоор холбоос зурагталтайгаа гэд тэгсэн гэт одоогор бол амар бол болчоогүй л юм. Гайг байгаа. Одоо тэгээ ихтэй имчилгээ хийлгэчихэл гайг ах уу. Гайг ах тий. Одоо чинь Монголд энэ имчилгээ одоо тамирчны одоо юу хэр сайн байдیں۔ Хаалгаанд орох ч юм уу тий эсвэл ингээд гам байхын чаашаа зүгээр ингээд одоо бэртлэхэд тамирчин хүн бэртлэхэд юу хэр ингээд баталгаатай. Одоо даатгал ч юм уу одоо энэ төр хэцүүс. За манай даатгал гайгүй. Би ч хагалгаанд ороход өөрөөсөө ганц ч мөнгө төлөөгүй хагалгаанд орсон. Тэгээ ер нь бол даатгал бол гайгүй байх гэж би бодож байна. Ер нь бэртэж гимцсний дараа эдэрлээ гэж бодоход араас нь захиж заавал ийм recovery ийм юу хэрэгтэй. Жижиг булчингууд ажилласан тийм тасалууд хийх хэрэгтэй. Ер нь тиймэрхүү одоо тэр чи одоо терапевт гэдэг нь шүү дээ. Тиймэрхүү хүмүүс л хөдөлгөөн засалч тиймэрхүү хүмүүс л амар ер нь хажууд чи хань олнол гэх юм уу. Ер нь том бэртэл гимтэл авбал ер нь танай баг үед ч юм эсвэл ер нь одоо лигийн тамирчдын үед энэ одоо тэр юмуд нь харцсан гайгүй. Манай баг дээр бол гайгүй. Манай баг дээр ч одоо мөнгөр имлэгийн баасан хүүгээд имч ИБА гэж дууддаг хгүй. Би хамгийн анх хагалгаанд орсныхоо дараа одоо энэ хатагаа 2 жил зуралдчихж л одоо аваагайг болчихно да. Тэгэхээр мэдээж ингээд биеийн хувьд бол ингээд гэдэг ч юм ба шүү дээ. Тэгээд сэтгэл зүйн хувьд. За ингээд 2 жил ингээд ноцолчод ингээд буцаад талбай дээр гарлаа. Хэр хайцтай ах вэ? Дахиад гიშгчүүдээ, дахиад ингэчүүдээ гэсэн найз мэдээж байгаа л бах юм. Би чинь яг 21 онд ороод юугаад тоглохгүй байжгаад яг жилийн дараа тоглосон байхгүй 22 онд. 22 онд тоглоод нөгөө нэг айцсаасаа салахгүй явсаар агаад 23 он болгоод. Тэгээ 23 оноос ингээ багаар ингээ бас явсаар агаад 23 оны намар 24 он болгоод тэгээ одоо яг энэ жилээс л юу н гайг болж байна. Яг 9 сараас гэх юм одоо энэ өнгөрсөн оны 9 сар 24 оны сүүлээс тийм гэсэн үг шүү дээ 9 сараас. Тэр үеэс л гайг болж. Миний хувьд бол бусдын хувьд бол бас ямар гэдгийг би бол мэдэхгүй л. Энэ мэдээж тэгэл одоо нэг айц яваад байгаа шүү дээ. Бэртэл. Дахиад гიშгчгүй дахиад ингэж байна тийм. Яалтчгүй нөгөө юу бүрэн идэгрээгүй болохоор тиймэрхүү айц бол байт юм лээ. Одоо миний өвдөг чинь бүрэн идгэрсэн. Тийм учраас одоо тиймэрхүү айц мэйц ерөөсөө бодохгүй тоглож байгаа. Тэгэхээр баг 2 жил 3 жил шахуу ингээд тийм зуралдаа сэтгэл төр нэг юм явуулсан биш үү? Айцтай тийм. Тэр нүг одоо шинэ энэ бидлүүд гэдэг нүг нэгээс нь бэлтгэл 2-ээс бэлтгэл 3-3-ээс бэлтгэл явж шүү дээ. Монгол бас тэгж явдаг уу? Нэг эсрэг нэгэ. Тийм. Ганцаарчсан бэлтгэл тэр нүг 2-2 бэлтгэл контакт бэлтгэл контакт бэлтгэл 5-5 бэлтгэл болсон. Гүү штэ. Монгол яаж явах тийм. Монголд бол уусаа нөгөө Монгол гэж ярих юм л танаа баг ус ч юм уу чиний хувьд. Миний хувьд болохоор би эхлээд яг эмчтэр аш юугаа бас ингэж жижиг булчингууд ажилласан тийм дасгалууд хийн. Тэгээд яг нөгөө 2 дахь 4 дахь хагас сан ч юм эсвэл 1 дахь 3 дахь 5 дахь гэдэг нөгөө нэг өнжөд фитнесээ хийн. Тэгж хийчээд дараа нь оройн нь болохоор заалгахаа бэлтгэлээ. Тэгэл болоо. Ер нь бол 7 хоногийн 6 өдрийн заалны бэлтгэлийн 7 хоногийн 3 өдрийн жимний бэлтгэл хийнэ л гэсэн. Тэгээд дундуур нь яг 2 3 өдрийн шийдэлд орж ирүүл юм. Ирэхгүй бол ирэхгүй. Монголд ч тэгээ заал амар ховор штэ. Тийм баг. Болоход хэцүү тий. Одоо жишээ нь юу юм шүү гэн тийм үү? Нөө урангаан дотор байдаг нэг заал юм шүү гэн тий. Тэгээ урангаан дотор 3 заал баг штэ дараал. За. Яг одоо бол 3 шигшгийн бэлтгэл өглөөний жимээ ороод урангаан дээр. Тэгээ дээшгээ шидэлт рүү нэг 30 40 минут ороод ч юм уу эсвэл шууд жимдээ орчоод байжгаад оройн бэлтгэл ордог ч юм уу тэгж л явах гэж би бодож байна. Би мэдэхгүй нас хэлж байна. Amazon-ийн хувьд бол тэгээд ерөөдөө бол гадаад засалж болох шүү дээ тий. Тэгээд миний мэдхээр 2 одоо staff гэх юм уу та. 2? Нэг
тусас одоо нүг хэм бэлээ нэр мэдгүй гэж байна. Нүг тусас тасалжуулагч гэдэг нэг юм жилтэй байгаа шүү дээ. Тэр бол гэхдээ өмнө ерхэд тасалжуулагч байсан уу? Тий, байсан. Тэгээд тусас тасалжуулагч болсон. Тэгэхээр энэ Монгол тасалжуулагчтай баг гадаад тасалжуулагчтай хоёр ялгаа нь юм бэ? Яг уу арай илүү өргөн мэдлэгтэй гэх юм уу? Тэгээд дээрэс нь манай нөгөө юу ч гадаад коуч ч нэлээд жоохон манай одоо өмнөх ерөнхий тасгалжуулагчаас илүү юм насаас ахмиг туршлагатай байсан. Болохоор тэрнгээр л ялгаатай л гэж харж байна. Гэтэ нөгөө одоо харилцаан тал дээр ч юм уу ингээд хэлний ялгаа ч юм уу ингээд гайгүй. Одоо ингээд цаг дуусаад 3 секунд үлдсэн завсарлагаа авлаа, хувилбар зурлаа тийм үү? Монгол сууштай гадаад сууштай юм тийш ялгаа гарах бах гэдэг гарахгүй юу? Нэг гарахгүй дээ нөгөө манайх чинь ихэнх нь англи хэлтэй. Тэгээ дээрэс нь манай менежер хүртэл ингээд тайлбарлаад өгчдөг болохоор нэг амар хэл мэлний тал дээр бол асуудалгүй байсан. Ер нь бол. Тэгээд ер нь зурж байгаа хувилбаруудын ч дээр ер нь ингээ манай одоо удирдлын турш ингээд заагаад бэлтцсэн хувилбаруудаас одоо нэгийг сонгоод шууд зурдаг байхгүй юу. Тийм учраас ер нь нэг тийм ялгаа байхгүй дээ. За тэгэхээр мэдээж ингээ үлрэл ингээ 5 6 сар үргэлжлэж чинь тийм үү. Хоёулын сагсаа бэлэгч одоо сагсаа ирсэл гэдэг. Одоо яг хож арай өөр юм ярих гэжээ. Үлрэл 5 6 сар үргэлжлээ. Энэ хугацаанд ер нь л бэлтгэл тоглолт гэдээ яваад ах уу. Чин залуу юм байна. Тийм бас нэг хаяад бас нэг түрүү хэлжсэн байсан члэгч нөгөө найзтайгаа гарах ч юм уу тийм хувийн орон зай эмэгтэй өөртөө цаг гарах гэл эрийн зүйлсийг яаж амжуулж байна. Тэгэл дундуур нь л амжуулна шүү дээ. Тэ амжуулна. Яг уу хөвчлэн өдөөс хойш ч юм уу яг нэг 2-оос нэг 5 6 цагийн хооронд юу ингээд зав гардаг. Аль эсвэл яг ингээд өглөө нь бэлтгэл авахгүй бол ингээд өглөө нь ингээд завтай явж байгаад орой 6-аас бэлтгэл ордог болохоор завгүй ч юм уу. Яг тэр цагаараа л юу найзуудтайгаа уулзахыг хичээдэг. Тэгээд аль эсвэл амарж байгаа ганц өдөр бүтээсээ өдөр тэр өдрөөр л юу нь уулздаг та. Ер нь тэгээд яг өөртөө цаг гарах юу хийж? Би бол анхаарал хандуулах юм тийм. Би бол зүгээр найзуудтайгаа л ихвчлээ уулздаг. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ аав ээж анаа-манатайгаа ер нь ихвчлээ уулздаг. Тэгээд болохгүй л яг нэг 3-4 хоног хэрвээ ингээ амархаар бол аль эсвэл нэг 7 хоног амархаар болч тээ. Тэгэхээр бол ер нь бол дарханлуу бас нэг 2-3 хоног явчаад ирдэг. Ер нь бол тэгээд бусдад цаг өнгөрөх. Тийм. Илүү дуртай. Тийм. Тэрнээс шиг ганцаараа бол бас ингээд яг гоо ганцаараа ихтлэл хэд яг нэг ганц хоног л байх. Тэрнээс ганцаараа л нэг бас байдгүй. Байж чаддгүй бол эсвэл байж үзээгүй сураагүй болов? Сурааг баха. Тийм, сурааг бах. Нөгөө байнга ингээд олон хүмүүстэй байсараа сурцсан. Байнга ингээд багийнхантайгаа байж байгаад ингээд гэртээ очисноо яг ингээд 2-3 хоног амархаар бол ингээд бас тэр чинь ингээд олон хүмүүс яажууд байж байгаад ингээд ганцаараа байж чаддгүй байхаа л гэж би бодоод энэ өөрийгөө. Эсвэл яг нэг тиймэрхүү юмсан байхгүй. 2-3 хоног яг ингээд амар гээд өгцөн. Тэгээд гинт ингээд би бүр ингээд юу лээ та ингээд. Тэгээд ингээд анаараа залгасан чинь анаа уцаахгүй, ээж рүү залгасан чинь ээж уцаахгүй. Найзууд руугаа залгасан чинь ингээд бас ингээд уц муцаахгүй, бас ингээд ямар тач нэг холбоог юм биш. Тэгээд манай багийнхан ч ихсэн ингээд уусаа ингээд амар гээд өгцөн болохоор амарка бүгд гэрэлгүй харьцсан. Тийм учраас нэг залгаж малгаж яах юм гэж бодоод. Тэгээд яг ингээд тулсан чи яг би ганцаараа өөр үлдчихтээ. Тэгээд би ч одоо юу илээ одоо яах вэ гэж бодогч юм чи. Тэнгүүт эхлээд нэгдүгürt гэр орноо цэвэрлэн, хоёрдугаар тэгэл өөрийнхөө биеийг амраахын тулд тэгээд хүлэн дээрээ мөс төсөө тавиал одоо ингээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь би одоо маргааш нэг өдөр юу хийхлээ гэж бодоод ингээд олохгүй. Тэгээ бүр ингээд гайхаж тэгээд маргааш нь нандитаа уулзлаа тэгсэн баха. Өөр багийн манай багийн охин манайхтай амир уулзаад байхгүй тий. Би тэгж санаад байна ер нь бол. Гэхдээ саяхан сар марын өмнө юм уу. Тий ер нь тэрэн дээр би бүр өөрийгөө амар гайхсан. Гинт ингээ ганцаар болцсон чи юу илээ. Ерөөс ингээ бодогдох юм байхгүй ингээд ганцаараа байж чаддгүй юм байна л гэж би өөрийгөө бодсон. Тэгэхээр ер нь яг сакснаас өөр дуртай юм хийх юм. Жилээ цагаар найзтайгаа олцголж идэв нөө. Тийм. Тэг найзтайгаа уулзаал ер нь юм хүм ингээ яриа л тий. Ойр тань ингээл ингэсэн тэгсэн. Одоо нэг тиймэрхүү одоо нэг яриануд өгдөн шүү дээ. Тиймэрхүү ихвчлэн тиймэрхүү яриа хийгээл альсвал билар тоглолдог.
Ер нь хөвчлэн бильярд тоглолт юм даа найзтайгаа уулзвал. Бильярд тоглох дуртай. Найзтайгаа уулзчаа сакс тоглоод байхгүй. Гүү. Манай найзууд л сакс тоглоё гэдэг. Би бол тоглохгүй шүү дээ. Тэр бол яваасаа утгагүй зүйл болчихно те. Тийм. Гэтэ яг хаяа тоглохоор бас гоё. Хаяа нэг зүгээр нэг ганц шидэхтэй нэг жигнэс тоглох бол одоо танай тим 4 метр байгаа одоо нэг бэлтгэээс гадуур ч юм уу тоглолтоос гадуур тэгж одоо хамаагүй тоглохгүй одоо бэртэл гэмтлээс юм гэдэг. Яг тухай хэрвээ тэгж тоглож байгаа бэртэж гэмтэх юм бол өөрөө хариуцна. Өөрийнхөө хэ те. Тий, өөрөө л хариуцсан. Тийм учраас би бол 10 жилдээ л тэгж амар тоглож явдаг гэсэн. Бэлтгэлээ дарчаад ч юм уу дараа шууд найзуудтайгаа явж нэг гадаа мадаа сакс тоглодог те. 10 жилдээ бол тиймэрхүү юм байсан. Одоо оюутан болоод ерөөсөө тиймэрхүү юм байхгүй байгаа. Уус өөр юм хиймээ санагдсан тийм үү? Гайгүй юу? Мэдхгүй. Миний хувьд бол гайгүй. Би чинь тэгэл манай найзууд ихтэй одоо заал авъя гэж яриад байгаа. Чи ирээрээ заавал ирээрээ л гэдэг юм. Тэгээд тухайн үед яг зав цаг бас хэр яаж таарах нь хэрвээ цаг гараад угаасаа яваал очино. Тэгээд тоглолтоор бол тоглолоо шүү дээ. Яг бас миний бодож байгаа нь одоо ингээд нэг өсөнд бүр ингээд мохоор ирэл бараа гэсэн үг шүү дээ. Улаанбаатар Амазонс бүтээгт ингээд бараа ингээд үнэтэй зүйл нэг удаа шүү дээ. Тэр ингээд өөрөө явж байгаад өөрөөс болоод гимтчүүл ингээд багт хохиролтой болохоор ерөнхийдөө бол тийм дүрм мөрөн гэрээмэрэндээ байдгүй ч асууж байхгүй юу? Яг уу байгаагүй хувьд бол байгаа л та. Тийм. Тэгээд гол нь заавал бэртгүүгээр зөөр ингээ өөрийгөө ингээ сайхан татаад ингээ бас тоглож болно. Гэтэ би тоглож үзээгүй л тээ. Одоо ингээ тоглох болох шиг үлээ. Окей. За тэгэнгүүт яг за нэгэн цаг гэрээгээд амнаас гарчлаа. Хэд тэгж болсоогүй. Гэтэ ерөөхдөө бол ингээд сакс одоо зөндөө дүүнер байгаа шүү дээ. Ингээд та нарын доотлоо эмэгтэй ч эмэгтэй ч ингээд дүүнер сакс тоглох эмэгтэй байхдаа хүсэж байгаа тоглоо ингээд лигт гой тоглоо танаш гой одоо чиний нөгөө нэг өмнө хэлжсэн гişнэрээ гараад хамт тоглох хүсэж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүс зүгээр нь хандаж хэлэхэд ингээд лигт ороод ирэх юм бол ер нь ингээд авж байгаа цалингаараа ч юм уу те ингээд багт ингээд хариулт өгөх юм бол тэр нь боломжтой юу? Яг амьдралаа ингээд авах боломжтой юу? Ер нь бол боломжтой. Гэхдээ яг нөгөө хувь хүний одоо тэр хэрэгжилж эдэлж байгаа зүйл те. Тэгээд өөрөө бас хэр их юм сахилга баттай. Тэгээ сахилга баттай дээрэс нь хэр их юм өөрөөсөө юм одоо юу гэх юм хүчин чармаалт биш ээ нөгөө юу лээ хэр их юм одоо урсгал зардал те. Тий урсгал зардал гарах юм яг тэрнээсээ хамаарч яг хүрх үгүйгээл мэдэх бахтаа л гэж бодож байна. Тий миний хувьд бол хүрдэг те. Хүрдэг бахаа л гэж бодож байна. Тэгээ хаяа хүрхгүй бас тохиолдол байгаа л та. Тэгээ тэргээ тэгээ зохицуулаад явна л та. За яг одоо ингээд сүүлд нэг тоглогч 450 сая төгрөгийн гэрээс шүү дээ. Тэр зөв миний ойлгосноор ингээд жилдээ хуваагаад сар одоо улирлыг эхлээд дуустал ингээд өгд юм уу эсвэл юу яд юм уу? Нэг дор бүүнд нь өгд юм уу? Танах шиг одоо яа дээ. Хариулахгүй байсан ч болно хамаагүй бол. Ер нь бол тиймэрхүү утгыг их ярих хэрэггүй л гэдэг юм дээ. Тийм бах те. Яг зөв МБАд бол ингээд бүх юм ил тодорхой байж шүү дээ. Монголд ягаад юм байж болдгүй юм бол энэ талаар. Би өстой тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Яг оо одоо юу гэх за тэр их өстой би бодож байгааг юм. Ил гарахгүй нь бол тэр багийн ч юм уу тэр юм. Тий би надад л нэг ил гаргасан гаргаагүй нэг хамаа байхгүй. Гэхдээ яг оо цаанаас нугасаа ер нь хүн битээ хэлээрээ те. Тиймэрхүү ер нь тохироо байдаг болохоор ер нь хэлж мэлдэггүй шүү. Тэгвэл гэрээний одоо нэг тэдэн жилийн гэрэмээрээс одоо Amazon-с дахиад тэдэн жилийн гэрээ байгаа. Ер нь нэлээд хэдэн жилийн гэрээ байгаа баха. Тэгэхээр Amazon ингээд хайцангууд доктортой гэсэн үг шүү дээ. Тэр угаасаа энэ чинь нөгөө нэг амьдрал юм чинь ингээд яах хэрэгтэй шүү. Тэгэхээр бол Amazon-с бол хайцангууд найрсаг баг юм. Тэ. Манай багч ер нь гоё шүү. Тийм би ер нь бол би одоо яг хоо энэ жил хэлсэн манай баг бусад багийн хүмүүс хараад ямар гоё юм бэ гэсэн тийм хатаархал төрөөсөө тийм төртөл нь тийм баг болох юмсан тий тиймхүү ер нь бол хэлжсэн тиймхүү тэрнийхээ төлөө ер нь тэгээд зүтгэндээ мэдээж ингээд авраг авахын тулд зөвхөн 5 шилдэг тамирчин байгаад аврахгүй шүү дээ. Одоо шинэ яг одоо Монголын төр би яг үнэ сайн мэдхгүй. Одоо шинэ эмбэд чинь бол ингээд амарлаг 5 шилдэг тамирчин 4 тамирчин ч авчраа тавьчихдаг. Энд бол авраг авчихдаггүй хэлдэг нэг суураад. Тэгэхээр мэдээж тэм дээр ингээд 5 шилдэг тамирчин тавуулаа ингээд сэтгэл зүйн өвч дээр бие махбод өвч ингээд нэг байх хэрэгтэй шүү дээ. За 12. Ингээд ер нь бол ингээд нэг багт дараагч одоо баг 17 8 л байгаа шүү дээ. Аха. Арын албатайгаа нийлээ.
Энэ бүх хүмүүс ингээд сэтгэл санааны үүдийг нийлж ажил Аа гаргана шүү дээ. тий. Энэ жилээс манайх бүр улирал эхлээд сэтгэл зүйчтэй болсон. 2 сэтгэл зүйчтэй болсон. Тэр сэтгэл зүйчдийн одоо ярьж байгаа юм хүм бүгдээр амар их нөлөөлсөн. Сая аврагын тоглолтоор хүртэл бүр амар нөлөөлсөн. Тэрний одоо тэр хоёрын одоо ийм хэлсэн ярьсан зүйлээс бас бид нар авраг авсан байх гэж бас тий нөлөөлж байгаа амар их нөлөөлсөн гэж би бодож байгаа. Тий. Тэгээд ер нь тэр хоёр хамгийн анхны хичээл дээр асуусан баха. 2 дахь хичээл дээр ч үлээ 11 сард илүү 11 сар ихээр орсон юм аа. Тэгэхэд асуусан юм нь яг бидний яг нэг зорилго юу вэ гэж асуусан. Ихэнх нь гэр бүл болох гэж хэлсэн. Авраг авах биш. Гэр бүл болох гэж хэлсэн. Тийм учраас би нэг гэр бүл болсон баха. Мэдээж тэрэн дээр гараж байгаа амжилт чинь бас нөлөөлж шүү дээ. Зорилготой хүрсэн гэж бодож байна ер нь. Зорилго нэг санаа нэг өнөд. Юу ч болсон те гэр бүл ямар байдаг вүлээ те. Байнга уулзна, байнга ярина, байнга хэцүү байгаа зүйлээ ярина. Байнга одоо ингээд гоё хэлсэн зүйлээ бас ингээд ярина. Бүгд ингээд ярилцдаг. Дээрэс нь ингээд бие биенээ гэдэг нэг нэгэндээ хайртай, нэг нэгэндээ цаг зав гаргадаг. Тийм учраас ер нь бол гэр бүл болчвол авраг авах бол асуудалгүй гэж утсан. Тийм учраас ер нь бол хүн нэг 2 цаг ирж хамт шидэлтийн бэлтгэл хийчээд явчаад тэгээд нэг ирээд нэг тоглолцоод буцаа явах биш. Илүү ингээд ажилласаа илүү ингээд гэр бүлсэн. Яг нэг талаар хань ажил хийж байгаа шүү дээ. Ажлаагээ цэлэнгээ авчихсан. Бас нэг гэтээ бас олон эмэгтэй хүнд ч бас л тэгэл гайгүй. Тэр локер рум одоо 15 half timer ингээл ороод чи гэл тиймэрхүү хилам одоо гэдэг нь маргалдахгүй байхгүй шүү дээ. Байхгүй. Нэрнгэсээ байхгүй. Би нэг яг нэг төрийн байгууллагад ажилладаг. Тэнгүүд ингээ манай ажлынх чинь ихэнх нь эмэгтэй хүмүүс. Ховч ивнэт бол ингээл явж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө тамирчин биш юмсаа. Тийм. Тэгээ угаасаа нэг тэр би гэдэг амбиц бол байх одоо яг болно л тоо. Тэгээд одоо илүү ур чадвартай юм ч юм уу тийм ингээд. Гэтэ бас харцангуй гайгүй юм шиг үү. Тийм. Ер нь бол манай багийнхан би гэсэн одоо тиймэрхүү үзэл бодол эгогоо ингээд байхгүй болгоцсон гэх юм уу? Яг гоо тэгээд одоо ихч бол ихч дүү бол дүү. Тэгээд дүүтэйгээ яаж хэрцдэг? Яг тэгжлэр хэрцэн. Яг ихчтэйгээ яаж хэрцэх хэвээр? Яг тэгжлэр хэрцэн би бинийгээ хүндлээд те. Хайрлаад хүндлээд нэг нэгнийхээ үгийг сонсоод нэг нэгнийхээ одоо тиймэрхүү хэлсэн үгэнд тэгж амир гомдохгүй. Би тэгж авсаар гал ер нь тэг хүрлээ те. Окей. За одоо ерөнхийдөө нэг подкастын үндсэн агуулга харцгаа хэлээ. За. Гэтэ яг ингээс яаж үз ингээ сагстай холбогдох юм хүсвэсээ. Дижитал илүү сонирхолтой болно. Одоо ингээд бусдаас их дарамшихалтай байгаа шүү дээ. За одоо би гоё жишээ гаргаж байгаа. Түрүү хэлсэнчлэн цаг дуусгаад 3 секунд үлдсэн байлаа. Танай тайм аут авлаа. Хөлбөр зурлаа. За. Болроо чи шиднэ. За. Живчэндээ сулраад тэнцлаа ингэж яваад ингээд чи сул гарах нь ойлгомжтой. Чи шиднэ. За. Гэт тасалж өгчлөө чи. Үгүй чи шидгүүгэл энэ одоо юу гэдэг нандаа ч юм уу бус нөгөөд нь шидэ. Үгүй шидэ. Чи ахгүй. Намайг шидэх юм бол би шиднэ. Шиднэ. Шидэд алдахгүй. Шидэд уусаа хин л гэж шиднэ. Тухайн үед тэгээд одоо тэрийг одоо зоригтойгоор зүгээр за би шидья. Хэрвээ асуугаад нэг нь хариулахгүй бол би шидья л гэж хэлнэ. Хэрвээ ингээд уусаа надаас илүү тийм оруулах магадaltaй хүн байх юм бол яг тэр хүн эхлээд дуурж болно. Гэхдээ яг тэр хүн дуурахгүй байх юм бол өөр одоо хинч дуурахгүй байх юм бол зүгээр зоригтойгоор би шидья л гэж хэлнэ. Ер нь бол. За тэгвэл шидэд алдчихлаа. За. Шавчнэр шидэд алдчихлаа. Дараагийн тоглолт дахиад адилхан ситуац. Дахиад шидэх үү? Шидэлгэн. Тэг шидэлгэн. Ер нь бол бэрцнээсээ хойш өөртөө амар ихтгэл мотой байсан. Энэ жилээс хойш ер нь жоохон ихтгэл орсон ч гэж ер нь ихтэлтэй болохыг хичээж байгаа. Ингээ баг нэмэгдээд. Тийм баг нэмэгдээд ингээд хитээ их алдсан ч хэлээ. Алдсны дараа тэгээ бас нэг оруулах илүүтэй ирэх хичээсэн нийцэст. За. Тэнгүүд яг энэ нөгөө ер нь за тэгвэл амьдрал дээр хэрэг үү? Одоо ингээд за бобо энийг чадна одоо гэр бүлээс ирэх ч юм уу те ингээд бобо энийг чадна гэдэг тэнгүүд чадъя гэж оролдоод үзүүс бол би яриад чадахгүй хаг яг уу би аль болох чадахыг л хичээнэ. Ер нь бол тий 24 оноос хоошоогоо ер нь бол аль болох чадахыг л хичээж байгаа. Чадахгүй юм байсан ч чадахыг л хичээж байгаа ер нь бол.
Одоо жишээлбэл одоо намайг одоо энэ өөр багийн тоглогчийн нэг легионерыг хамгаал гэвэл би тэгьяал гин. Хэрвээ өөрөөсөө өндөр хүн ч юм альсал өөрөөсөө хурдан хүн авбал би тэгьяал гин. Тэгээд хэрвээ харин яг ингээд дундуур нь өөрийнхөө чадахгүйг ингээд мэдрээд мэдрэхтэй бүр ингээд 3 4 удаа мэдэрчих юм бол би шууд заагаа тавиад өгчнө. За би ингээд чадахгүй байна чи авчих те. Би чадахгүй би өстой гүйцэхгүй байна чи авчих. Яг 3 4 удаа алдаад алдснаа яг ингээд ухаараа за угсаал би гүйцэхгүй мэн гэсэн яг ийм тийм одоо юу гэх юм надад юм мэдрэгдэх юм бол би угаасаа шууд зайгаа тавьж өгнө. Хэрвээ тийм мэдрэхдэггүй л юм бол би зүгээр хамгийн сайнаараа хичээхийг л оролтон да. За хурд гэснээс нэрээ танаач бас нэлээ хурдтай байх шүү дээ. Одоо билэнгүү танаа нүх юм нанд өгслөө. Аха. Амар хурдтай юм л шүү тоглолт нэр үзэж байгаа. За тэгэнгүүт ер нь одоогийн ингээд энэ бобог би болоход ингээд өнөөдөр хүртэл над дээрээ суух хүртэл одоо ингээд чиний ингээд өмнө гаргаж ирсэн одоо хамгийн том шийдвэр юу вэ? Тэгээд болж өнгөрч ирсэн үйл явдал ч юм уу тийм эргэлтийн зэг гэх юм бол өнөөдрийн бобог бүтэхэд юу нэг чиний өмнө гаргаждаг ямар шийдвэр ингээд бүлэц болсон. Эргэлтийн зэг болсон. За бодъё л та. Бусдын дэмжлэг гэх юм уу? Миний хийж чадах одоо зүйлийг би одоо ингээ өөрөө ингээ дараадаг штэ. Тэр зүйлийг харчаад надад хэлээд надад ийм урмын үг хэлээд чи чаднаа. Чи ингэнэ тэгнэ одоо ингэчих гэж хэлэх юм бол надад айгүй гоё идэг. Дээрэс нь тэрийг гол нь би өөрөө чаддаг байхгүй юу? Тийм учраас ер нь бол тиймэрхүү үгнүүд амар их намайг одоо ингээ үди зэрэгтэй явуулж байгаа гэх юм уу? Одоо миний хүрээлэл гэх юм уу? Хүрээлэн борчоо. Одоо манай багийн эгч нар тий? Манай багийн эгч нар тэгээ дээрэс нь ээж, аав, анаа бүгдээрээ ер нь багш тасалжуулагч. Жишээ нь гэхэд одоо манай уугийн агш гэхэд намайг амар тэгдэг байхгүй юу? Чи одоо ингээ чадахгүй биш чаднаа. Би чамайг ингээ чаддаг болохоор чи хэлээд байна. Чадахгүйсэн бол ийм юм хэлэхгүй гэж тэгжилдэг. Ер нь тэр үг надад амар гоё таалагддаг. За. Тэгэхээр ерөөд бол ер нь л олонтойгоо юм байна тийм үү? Аха тийм. Олонтойгоо юм байна. Ер нь сагсан бөмбөг гэдэг зүйлээс ингээд боли ч юм уу тэгээ шантарх уу байсан уу? Тэгээ шантарчаад юу буцаагаад чамайг ингээд талбайдаа гаргахад үргэн. Би яг бэрцнийхаа дараа шантарч ирсэн. Бэрцнийхаа дараа шантраад бас хүмүүстэй ер нь ярилцаад тэгээ дээрэс нь нэлээ их зөөл болсон юм аа. Хүлний дэгрэлтэй амар удаа явагтаад дээрэс нь одоо миний одоо би баруун хөлөндөө хаалганд орсон байхгүй юу? Баруун хөлний одоо ингээ гойны булчин ингээ баг 2-1 юм шиг ингээ болцсон зав. Ерөөс ямар ч булчин байхгүй. Сулраад би ч өөрөө тэгээд ингээ амар юм доошоогоо одоо уналттай байсан. Тэгээ сэтгэл зүйн хувьд. Тэгээд яг 4 хоногны голд ингээд 3-4 сард ингээд болчихорч бас хэцүү юм бэл. Тэгэл багаар бүр амар багаар сайжирсан. Тэгэл яг одоо юу гэх юм ялчгүй ер нь бусдын л дэмжлэг юм бэ. Намайг ингээд амар их дэмжсэн, хурцлсан, хаяа ингээд загинж хилдэг, хаяа уйлж хилдэг, хаяа инээж хилдэг. Ер нь бол бусдын дэмжлэгээс л юм. Тэр мэдээж бус хүмүүс чамд дургүй байсан бол тэгэж чамайг тоодгүй хайлтгүй байсан бол чамайг хэлэхгүй шүү дээ. Хэлж байгаа. Тэгээд явчлаа гэсэн. Тэгээд эргээгээд чи бас өөр ингээд бусдад ингээд гоё. Тэр зүйлийг хүртэх зүйлийг чи тэр хүмүүс хүргэсэн байна шүү дээ. Тэгэхээр бас нэрэл олонтойгоо юм. Харин тийм нэрэл ингээд яг ямар ч ингээд 2 өөр 3 4 асуулт асуусан ч гэсэн ялцчихвол олонтойгоо л юм байна. Олонтойгоо л юм. За тэгвэл бобогийн ер нь ойрын 2-3 жилийн төлөвлөгөө юу вэ? За карьер одоо сакс чинь те классаж тэр хүн эмэгтэй хүн классаж тэр. За яг уу одоохондоо л нэг төлөвлөсөн юм бол одоохондоо алга. Би өнөөдөр ажил явдлаас ирсэн болохоор би сайн хэлэх мэдгүй ямар тач маргааш бэлтгэлдээ орсныхоо дараа уусаа юм бодогдох бах. Тэгээд би яаж хахад яг одоод л төвлөрнө гэсэн дүрмтэй явж байгаа болохоор яг тэр дүрмдээ баригдал явж байна. Яг яг холын ийм 2-3 зорилго бол байгаа. Тийм тэр зорилго гэх юм бол яг одоо сая лигт аврах хувьчлаа тий. Одоо 3-3-ийнхаа одоо олон улсын тэмцээнд амжилт үзүүлнэ. Амжилт үзүүлэхдээ медаль авна.
Тэгээд хэрвээ 5-5-ын шгшээдээ орох юм бол аль болох хамгийн өөрт одоо ингээд шгшээдээ яг яаж туслах хэрэгтэй нь яг тэр тусалцаа л үзүүлэн дээ. За тэгэнгүүт хувийн талаас. Хувь хүн талаасаа ер нь гэр бүлийнхэнтэйгээ илүү цаг гаргана л гэж бодож байна би. Илүү их ингээд гэр бүлийнх яг найзуудтайгаа би гэр бүлийнхнээсээ илүү цаг гаргадаг байж болно. Ер нь би тийм хүн байхгүй өөрөө. Одоо тэрийгээ жоохон юм татаад яг найзуудтай гарахын үед бол гарна. Гэтэ тэрнээс илүүгээр гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөх чинь. Энэ магадгүй саяны нөгөө болсон зүйлс тал. Тийм. Сайхан бас нэг сарын сүүлээр манай аав өнгөрөөд тэгээ ингээ бас гэсэн хугацааны хүн чинь ингээ жоохон хосорч тэмдэж нэг яахан мэдгүй. Хэдий ингээд амар нэг тийм дотн мотон байгаагүй ч ингээд нэг хүн ингээд байхгүй болчоод за яах вэ гэх нэг хацдаг юм л ямс баг буцаал юм гэдэг юм билээ. За тэгэнгүүт одоо ер нь хэр байгаад талархтай. Байгаад амар их талархдаг шүү дээ. Ялангуяа одоо ингээд би нөгөө хэлжсэндээ гэгч нартайгаа ингээд тоглоод явах юмсан гэж ингээд мөрөөддөг байсан. Тэрэндээ тэгээ өөрөө хүрчлээ. Бүр амар их баярлдаг. Тэгээд одоо хүрсэн юм чи одоо энэс илүү зүйлийг бас одоо хийх хэрэгтэй тийм үстэй. Гэгч нартайгаа хамт медаль авах хэрэгтэй, олон улсын тэмцээнд амжилт үзүүлэх хэрэгтэй. Тийм хамт одоо ингээд түүхийг бүтээлцүүлэн надаалаа бүр амар гоё санагдана. Тэгээд угаасаа тухайн дурсамж гэх юм уу одоо гадагшаа явж тоглоё гэж бодож ирсэн үү? Боддоо шүү дээ. Бодно. Яг ямар нэгэн одоо үедээ холон шиг ч юм уу те ингээд нэг өдлөх ч юм уу ингээд санал ирвэл ер нь бодоод үзэх. Хэрвээ гаднаас санал ирэх юм бол би явахыг л бодно. Ер нь бол явж үзнэ дээр гэж би бодож байна. Яваад үзчихэд. Тий, үзчихэд ямар байдгийг. Тий, ганцаараа байсан ч гэсэн хамаагүй те. Ер нь яваад үзчихвэл ер нь бол надад гоё ах л гэж бодож байна. Тэр бол бас нэлээд хүнд юм одоо юу гэдэг сорил чаленж гэж бодож байна. Миний хувьд бол амар хүнд ганцаараа болохоор хэрвээ ингээд 2-3-аараа ингээд багасаа нэг 2-3 хүнтэй бол ямар ч асуудалгүй л дээ. Ядаж нэг хүнтэй тий. Ядаж нэг хүнтэй. Ганцаараа явна гэхээр бас эвгүй байхгүй. Гэтэ яг явж үзүүл бас гоё ах. За тэгэхээр энэ бас тамирчин яах л баг гэдэг талаас илүү ямар нэгэн шийдвэр гаргалтан дээр зөвхөн талбай дээр биш. Талбайн гадна амьдрал хүн юм дээр. Ер нь шийдвэр гаргалтан дээр хэр ингэж удаан боддгоо. Хэр ингэж яддаг. Эсвэл шууд анхны бодол гэл бичдэг. Би ч амар удаан боддог. За. Би ч шийдвэр гаргалтаа ингээ бодон заяа. Ингээ зөндөө уусаа шийдвэр гаргалтууд бодож байгаа шүү дээ. Тэрнийхээ ингээ цаатахыг хардаг. Тэр бодлуудынхаа цаатлаа. Тэгэхээр ингээ таяада зөвдөө таяада бурууддаг хгүй юу? Ер нь хөвшлэн бурууддаг л та. Тийм. Гэхдээ яг нэг тиймэрхүү уусаа бодол надад бүр цаанаасаа төрчөөд байдаг хгүй юу? Тийм учраас би яг ингээ ирээдүг ингээ харахгүйгээр одоо энэ бодлынхаа цаатахыг харахгүйгээр зүгээр одоодоо төвлөрөөд төвлөрье. Одоодоо төвлөрч тоглоё. Одоодоо төвлөрч одоо юмаа хийя гэсэн тийм бодолтой байгаа хгүй юу? Ер нь сэтгэл зүйн тэр доктортой байж чаддгүй. Яг амьдрал дээр бол яг 100%-аас нэг 70% доктортой гэж бодож байна. Ер нь 50%. Тийм 50. Гэхдээ бас яг 50 гэхээр бас 50 биш ээ. За. Тийм нэг амар сонь юм дээр амар 50 бас байдаг. Тэгээд талбай дээр болохоор яг 50 байхыг хичээдэг. Тэрнээс ш бас хэцүү шттэ талбай дээр. Сүүлд нь финалийн 6 дахь сүүлийн тоглолтын дээр. Чөлөө шидэлсэн юм аа. За. Тэгээ би амхандаа нөгөө нэг эзэн нэгэн цагт энэ эпизод бичигдээд яг бол нэг 7 нэг болгон оруулах болно хүмүүсийн тухай нэг юм хөстөмстөр оруулж явдаг байхгүй явсараа хасаад болгодог. Тэгээ би тэр хоёрыг оруулж багтаа гэд хэлсэн чи хоёулыг нь алчдаг байхгүй. Тэгэхээр нөгөө чөлөө шидэлт байгаа шүү дээ. Тэр бол ерөөдөө ингээд маш давуу тал шүү дээ. Цаг явахгүй, хамгаалалт байхгүй, зөвхөн өөрөөс хамаарч байгаа зүйл. Ингээ эхний чөлөө шидэлсний дараа дараахал оруулах гэж бодох уу? Тэгэн штэ. Ер нь бол дараагийнх нь хамаахгүй хэрвээ би яг чөлөө шидэлтийн яг ингээд ард зогсох юм бол заавал оруулна гэж ер нь боддог. Тэгээ ялцчихгүй ороогүй ма тэр өдөр би 5-ыг шидсэн үү? 5-ыг шидэд 3 нь ороог баха. Тэг ихний хагасны 2 шидэ сүүлийн хагас цаана басны 2 шидсэн. 6 шидсэн үү? Тийм бах. Тэгээ 2 нь л орсон бах баг. Тэгж бодоод. Тэр бол тэгэл тоглолтын хардаас бас өөртөө хожигдсан бол амар их юм бодогдно л доо. Хожигдоогүй болохоор яг
бодож байгаа ч гэсэн за хожицсан юм чи яах хайчиж байгаа байхгүй. Тэрнээс хожигдсан байсан бол тэгээд амар их юм бодож байгаа шүү дээ. За маргааш очил баахан торгуул шидэд даас тэгэхгүй бол болохгүй юм шал тэнийг ингээл. Тэгэл бодоод хэлсэн шүү. Одоо шидэлтийн бэлтгэл дээр ойролцоогоор хэд удаа шиддэг вэ? Одоо тасалжуулагч тэд гэсэн юм байхгүй юу? Байхгүй шүү. Тэгэл багаараа л яг нийт тоо өгчин тэр тоондоо тэгэл бүргээл шидэж шүү. Сайн хэлж мэдэхгүй байна. Зөв ойролцоогоор хийж идэх юм бол. Одоо нэрээ статистик гараад ирсэн баг хэдэн өвтө шидэж байгаа юм. 3-аас ч тэр дундаас ч тэр. Би өстой сайн хэлж мэдэхгүй байна. Улиралт бол гайгүй шидчихсэн баг. Тэгээ плей-офф эхлээд бас яасан байгаа юм бүү мэд. За. Тэнгүүд одоо энэ би л асууж тэмэгтэндээ юм заваа асуул. Мэдээж эмэгтэй хүн. Тамирчин хүн. Тэр нэг эрэгтэй тамирчнаас ялгах нэг зүйл байгаа шүү дээ. Одоо сарын тэмдэг гэж нэг зүйл байна. За тэр үеэр тоглох бол тэгэл новшиз. Надад бол бүр амар хогийн санагддаг. Тэгээ ер нь бол амар хогийн. Тэгээ ер нь бэлтгэл хийх ч ер нь амар хогийн. Бэлтгэл хийх үед зүгээр оршихч л хэцүү үстэй нэг тэр үед. Ер нь бол тийм л дээ. Тэгээ би ч ингээд яжхад надад минийх амар өвдөлттэй ирдэг болохоор амар хэцүү байдаг. Тэгээл гүрийгээл бэлтгэлтэй орно. Альсвал яг бэлтгэлд орж чадахгүй юм бол уусаа дасгалжуулагчтай хэлээд ингээд орж чадахгүй байна гэж хараа сууж идэг. Нэг өдөр бөөнөрөөс орохгүй гэж сууж ивэл яана та. Тэгвэл одоо хэлж мэдэхгүй юм да. Мэдээж тэр бол хэцүү бах тийм ээ. Ялангуяа тоглолт Монголтон дээр тэгэл контакт дээр чинь ингээл асуулаас уусаал бөөн. Чинь тэгээд ингээд сэтгэл зүйд бас ингээд орчиж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд ялчгүй тоглолтын дээр бол угаасаа заавал орно. Тэг хүсүүсэг орно. Тийм учраас сэтгэл зүгэл ер нь бэлтгэх хэрэгтэй. Тэрэн дээр ер нь ихэвчлэн өөрөөрөө ингэж бэлж ийн эсвэл одоо нөгөө нэг багийн сэтгэл зүйчтэй гэлгүй ярилцж байна уу? Тэр хоёр хоёул эмэгтэй юу? Өгөө эхнэр нөхөр хоёр. Вау. За. Би бол ингээд өөр өөртөө ярьдаг. Тэгээд яг ингээд яг миний болохгүй байгааг хараад ирээд надад ингээд хэлж өгч тусалдаг гэх юм уу. Одоо би өөр очиж асуух биш. Тэр хоёр шууд өөрсдөө ирээд ингээд хэлцдэг болох нь амар гоё идэг. Жишээлбэл сая файналаар хүртэл нэг 3 4 5 дахь тоглолтноор ялч ингээд би болохгүй намайг болохгүй байгааг анзаараад тэгээд манай сэтгэл зүйч ах надад ирээд ингээд амар урмыг хүлжсэн. Тэр бол амар гоёсэн. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг бол бас тийм чухал зүйл байгаа шүү дээ. За тэгэнгүүт сэлгээнд суух мэдрэмж. Яг тэр болохгүй гэдэг ингээд суулгаж байгаа юм шүү дээ. Тэг ингээд бүтэн нэг үе ч юм уу хоёр үе ингээд сэлгээний сандал дээр суугаад өнгөрүүлэх юм шухан байдаг. Хэцүү шүү дээ. Тэгээд яг гоо талбай дээр гараад болохгүй байгаа ч гэсэн аль болохыг хичээдэг. Тэгээд яалтчгүй одоо болохгүй байгаа л одоо бас тэгэл суул шүү дээ. Тэгэл гаднаас нь хараад аль болох тэгээд багийнхаа бас дэмжээд те энэ одоо тэр баруун нэг тойрсон гэсэн тэгсэн ингээд яг харагдаж үзэхдэггүй байгаа зүйлийг нь бас хэлж өгөхийг амар их хичээдэг. Тэрнээс шинийх бол нэг амар сүртэйгээр бол хүлээж авдаггүй гэх юм уу. Тэгээ угаасаа л би болохгүй байгаа юм чи намайг суулгачлаа. Хэрвээ би болоо явжсэн бол угаасаа тоглоулна гэсэн бодолтой болохоор. Мэдээж нэг одоо ямар багийн сар тоглож байгаа шалтгаалаад тасалж үүч тэл хиний сонгохгүй явдаа штэ. Тэнгүүд нэг сони юм нүг танах нүг завсарлага дуусаад 1 2 3 Amazon-с хэлжтэй. Миний наан нэг юу гэж хэлтэй. Юу гэж хэлдэг. Тэрийг нандаа хэлдэг. Тийм. Нэг юм хэлчихэд 1 2 3 Amazon-с гэдэг. Бид юус чаддаг юм. Amazon 1 2 3 гэдэг тэгээ шууд ардаас нь 1 2 3 Amazon-с гэдэг. Amazon-с. Эхлээд гэж ярьсныгаа дараа нандаа ганцаархны Amazon 1 2 3 гэдэг тэнгуут ардаас нь 1 2 3 Amazon-с. Тэгдэг хаа юу лээ тэгдэг лээ. За мэдгүй. Би яг нөгөө ингээд яг нөгөө тэр үедээ яг шууд нөгөө баян хэлсээр байгаа сурцсан. Одоо шууд ингээд ганцаараа яг ингээд хэлэх гэсэн чинь ингээд толгойд яг ингээд тэгдэг үлээ юу илээ гэж орж ирж байгаа. За тэнгууд бобоо ингээд ер нь өнгөрсөнд болсон ямар нэгэн зүйлийг өөрчлөе гэвэл өөрчлөх үү? Яг юу гэдэг нь нэг чухал биш. Зүгээр өөрчлөн гэвэл яагаад өөрчлөх вэ? Би өнгөрсөн дараа нэг зүйл өөрчлөхөл яах вэ? Бэртмээргүй. Өнгөрсөн 21 онд ковидын дараа тийм ер нь тэр бэртлэл өөрчлөх гэсэн гэх юм уу? Тэр би одоо нэг бөмбөгний төлөө явж хагаад тэгж бэрцсэн байхгүй юу? Тэр зөвөр бөмбөгний төлөө явахгүйгээр зүгээр хайчмаар. Явахгүй байсан ч болох л байсан. Тий. Үгүй гэтээ болох байсан биш би аваараас авчгаараас байхгүй юу? Тэг авч чадаагүй л тэгтээ яг бэртсэн болохоор. Гэтээ магадгүй хэрвээ тэгж бэртсэн одоо тулдаа ч юм уу тий одоо өнөөдөр ингээд бас бастай бас ирээдүй ягчсан лээ тий. За бас тийм ээ. За тэгвэл ер нь хэр өнгөрснөө ингэж харамсаж амьдэрдэг вэ? Өнгөрсөндөө айгүй юу? Сүлдээр хайчуу одоо гэж авчуу. Өнгөрсөндөө нэг амар харамсаад идэггүй яхаа бодно.
бодож жагаад болно. Тэгээ болсныхоо дараа нэг харамсдаггүй шүү дээ. Тэнгүүд ингээд мэдээж төрүүлсэн нэг олонтойгоо байд юм тий. Бүрээл олонтой ч юм уу ингээд найз. Ер нь яг сайн найз, яг ингээд амьдралын найз хэр болно. Бүх юм ярьдаг ч юм уу тий эмэгтэй хүн чинь. Яг уу байгаа. За жишээлбэл манай 50-нд байдаг найз байгаа. Хамт одоо оюутан болох хүртлээ 2 дугаар курс хүртлээ хамт байсан. Тэгээд 50 руу сурахаар сакс тоглонгод сурахаар явсан. Одоо энэ жил ирэх байх гэж бодож байна. Тэгээд өөр бас найзууд байгаа. Тэгээд манай багийн бас эгч нар байгаа. Эгч нартай нэг юм нуухгүйгээр бүгдийг хэлцдэг. Дээрээс манай багийн нандаа бас нуухгүйгээр хэлдэг. Өөр бас одоо хамт амьдэрдэг найзууд би ч найзтай амьдэрдэг байхгүй. Тэгээд тэр найзуудаа ер нь хэлдэг. Гэтэ яг нуух юм бол бас байгаа. Тэдрийг бол юу ах хэлдэггүй. Одоо багийн одоо тийм хүнөөц юмыг бол хэлэхгүй. Бусад юм нь бол хэлнэ л өөртөө хамааралтай. Тийм. За. Тэнгүүд тэр олон хүмүүс ингээ бидний амьдрал хүсээс ингээ олон хүмүүс ирж гин явж гин үлдэж гин тий. Ер нь яг хин нэг ингээ тавьж явуулахтаа хэрэг сайн байна. Хурдан явуулах ч эсвэл ингээ жоох ингээ үгүй би чамайг явуулмаар гон чи ингээ би чамтай хамт байна ингээ. Яг найз ярилцсан дээр яг л та. Мэдхгүй. Би тэгэл хэрвээ намайг бичгээр юм залхсан маягтай ч юм уу байх юм бол би за энэ хүн угаасаа ингэж байгаа юм байна. Би угаасаа надад нэг дуртай бол биш юм байна гэж бодоод ингээ ерөөсөө юу ч бичгүүгээр хайчдаг. Хэрвээ ингээд надтай амар найрсаг байгаад байх юм бол би яг л тэгж харьцсан. Надтай яаж харьцаж чинь ер нь би тэгж л харьцдаг юм баггүй. Яг нь надтай муухай харьцах юм бол за энэ угаасаа надад дургүй мэн би тэгвэл бичээд яах юм те. Тиймэрхүү л юм. Тэр энэ бол бусдыг явуулж чаддаг. Тий. Ер нь бол тий. Тэр шиг буцаагаад буцаагач ингээд юм шинэ хүн ингээд танилцсан мэдэлцэх юм бол үгүй гэхгүй. Ер нь бол үгүй гэхгүй гэхдээ яг шууд бол танилцчихгүй шүү дээ энэ чинь эхлээд ингээд харна шүү дээ. Тий харна шүү дээ. Тэрнээс шиг ингээд би ингээд бас болохгүй үнтэй бас нийлчүүл яах вэ те. Тийм болохоор ер нь бол харж байгаа л. За тэгвэл хоёлаа одоо жоохон хайр дурлал руу орох гэж үзэх үү. За. Сингл үү, найзлуутай юу? Сингл. За. Ер нь эрэгтэй хүн тал дээр ер нь ямар шухан бодолтой байдэ. Одоо энэ Монголын залуучууд ер нь яачаад байна? Яг гоо нэгдүгээр дуусаа надаас өндөр байх хэрэгтэй. Тийм. Өндөр хэдлээ? 73 би ч тийм өндөр биш ээ. Тэгээд талбай дээр бол том битээр зааж өндөр харагдсан шүү. Том битээр бас жоохон муухай юм. За жаараа. Тэрнэр чинь болохоор өөрөөс надаас өндөр байх хэрэгтэй. Тэгээд хоёрдугаарт би хувцалтай амар хардаг. Гоё цэвэрхэн хувцалсан байх хэрэгтэй. Тэгээд надтай бас яаж харьцаж байна? Миний одоо эргэн тойрны дотны хүмүүстэй яг яаж харьцаж байна? Тэрийг өөр нь амар хардаг гэх юм уу? Тий. За тэгвэл хүүн зан чанарын хувьд. Зан чанарын хувьд угаасаа ойлгомжтой шүү дээ. Миний эргэн тойрны хүмүүстэй яг яаж харьцаж байна? Хэрвээ гоё хүндэлж харьцаж ивэл угаасаа тэгээд ойлгомжтой гайгүй ааштай хүнлээж тараа шүү дээ. Тэгээд дээрэс нь яг царайны хувьд бол угаасаа цэвэрхэн уцалсан л тэгээд угаасаа л царайлаг харагддаг шүү дээ. Би бол тэгж бодож байна. Уцалж царайлаг харагдчихсан юм. Тий, гайгүй. Өөртөө арчаатай байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь одоо нөгөө тамирчин гэдэг талаас нь эмэгтэй хүн талаас нь одоо нөгөө нэг гэр бүлтэй болох эдгээр бас жоохон хошин тавигдах гэдэг магадaltaй юу те. Тий, ер нь бол нэлээх магадaltaй. Гэтэ яг хуу тамирчид бол ингээд одоо зарим нь үерхдэг, зарим нь үерхдэггүй. Тэгээ би л гэхдээ одоо үерхээгүй нэг 2-3 жил болчлоо. Тэгээд одоо нэг энэ байдалтай ер нь дасаад явж гин дөө. Нэг одоо нэг ер нь бол дасаа явж гин дөө. Ер нь хэр болцоо хийж гин дээ гэж. Бүү яаж энэ ажлыг энэ нөгөө бэлтгэлийн дундуур яаж амжуулах вэ? Гэр бүлтэй ч цаг зав ойлгохтой гаргаж чаддаг багч. Ер нь бол ойрын хугацаанд бол эрэгтэй хүнтэй нэг яг сонирхол. Яг надад таалагдсан хүн гарч ирвэл угаасаа тэгэл аль болох цаг зав гаргаад ингээ явахыг хичээнэ. Таалагдахгүй хүмүүс гарч ирэх юм бол тэгээд угаасаа бэлтгэлээ л шүү дээ. За тэгвэл одоо энэ ямар эрэгтэй хүн одоо илүү ингээд за хувцлаад бол ах гэж байж болж байгаа юм өндөр нам өгөн байна. Элементарны зүйл байгаа шүү дээ. Илүү ингээд орё гэх юм бол энэ хүнтэй л ер нь урт хугацаанд цагийн хамт өнгөрүүлээ ч юм уу ингээд явах юм бол хамгийн чухал нь юу юм? Хамгийн чухал нь амар сайн өөрийгөө илэрхийлдэг, амар сайн өөрийнхөө яг дотроо юу бодож явж гин тэрийг амар сайн ярьдаг хүн байвал зүгээр юм уу? Тэрнээс ихтэй хүмүүс ч одоо тэгдэж штэ.
дотроо ингээд уудалдгүй те. Ер нь юм хумбаа ингээд сайн ярьж өгдөггүй. Гээ тиймэрхүү яриад байдаг штэ. Тэрнээс өөр одоо надтай ингээд бүх юмаа ярьдаг те. Өөрийнхөө яг юу болохгүй нь, миний яг бас юу болохгүй нь тэрийг ингээд сайн ярилцаад ингээд хоорондоо ингээд ойлголцдог байвал бас гоё. Ойлголцдог тий. Дээрэс нь амар гоё юм хөгжилтэй гэх юм уу. Манай аав өөрөө тийм юм байхгүй юу? Ер нь аав шиг хүнтэй л. Хүргэ ах аав хоёр аав шиг хүнтэй л юм. Бэндал гэж бодчихин. Гэтэ одоо тэгээ яах юм бэ? За. Ер нь амьдрал хэр хурдан өнгөрч байгаа юм шиг санагдаж байна. Цаг хугацаа ингээд. Сая энэ улирал бол амар хурдан өнгөрлөө. За. Тэрнээс ч өмнөх хоёр улирал бол нэг амар хурдан өнгөрч байгаа надад санагдаг. Энэ улирал ялцчихвал амар хурдан өнгөрчлөө. Тий одоо би ч одоо өөрөө 23 хүрчлээ. Саяхан л бол нэг 21-т 22-т одоо 23 насны тэмцээн угаасаа болоогүй гэд бодож ирсэн чинь одоо ингээд шууд өөрөө 23 насны дээр үрээд ирсэн сүүлийн тэмцээн. Тэгээ одоо 23 дуусгаа шууд насан туршид рүү орно гэж дор бас эвгүй л юм. За. Тэгэнгүүт ер нь энэ амьдралд ч юм уу ер нь болж өнгөрч байгаа зүс хэр сериэсний байдیں۔ Би ч амар сериэс нь шүү дээ. Тэгэл аль болох болж бүтэхийг хичээнэ. Тэгээ болж бүтэхгүй бол за гэд юу нь бол яах вэ? Гайчдаг. Тэгээ хайсандаа нэг харамсахгүй. Тий, хайсандаа нэг хайцсан юм шиг л тий. Яг хоо ингээ хайсандаа яг хоо ингээ харамсан гэхдээ тэр харамслал нь нэг амар удаан бол байхгүй гэх юм уу? Үргэлжлүүлээ сагсаа тоглоо явчихдаг болохоор. Ер нь юу ч болж исэн сагсаа тоглоод бэлтгэлээ гэл тэмцээнд оролцоод явчих гэж бодож чинь би өөрийгөө. Ядаж ойрын хугацаанд тий. Тий, ойрын хугацаанд. Тэгээ сагсаад бол явал гэр бүл мөл явах л гэх. Яг дундуур нь угаасаа надад таалагдсан хүн гарч ирвэл угаасаа тэгээд үгүйх одоо юу гэдэг. Үгүйхгүй. Тий. Хэрвээ надад таалагдахгүй жоохон юм 2 3 хүн гарч ирэл яг нэг амьдралд нэг ингээ ганц 2 жил ч юм альсэл нэг 4 5 сар саад болчихоор хүн байна да гэж бодчих юм бол би бол зүгээр л найзууд олгоо л үлдэнэ. Хэрвээ яг ингээ за энэ хүнтэй хамт ингээд амьдраад болчих юм бэ гэсэн бодолтой хүн төрөх юм бол яг ингээд үзэн штэ бас оролтно. За ямар нэгэн супер хүчтэй болъё гэвэл яагаад шилждэг гэх юм уу? За. Өөрийнхөө бодож исэн газар руугаа шилждэг гэсэн юм уу? Хаашаа ч хамаагүй. Нэг амар шалтгаан бол байхгүй. Яг хүмүүс ч одоо нисэх гэл тиймэрхүү ярьдэн штэ. Нисчээснээс өөр шууд өөрийнхөө бодож байгаа газартаа шилжиж очичвол бас амар амраахаа гэж бодож байна. Тэгээд дээрэс нь амар хурдан болохоор би ч өөрөө амар хурдан болохыг хүсдэг. Жохоо удаан тейптэй тоглолттой. Тийм учраас ер нь хурдан болохоор ер нь шилждэг тиймэрхүү гоёх. За. Тэгэнгүүт яас өгч байгаа мартчихв. Одоо ер нь ингээд тамирч одоо ингээд хизээнээс бид нар үхэн тийм үү? Үхлэд зүйлээс ингээд эргэн тойрон өксөөс болж байна. Ер нь үхлийн тухай хэрэг боддгоо. Өөрийнхөө. Харин нэг боддгоо шүү дээ. За тэгвэл ингээд хизээнээс цагт үхлээ гэхэд энэ нэг бобо гэдэг хүн ер нь бусдад яг яаж ингэж дурсагдчих ч юм уу үлдмээр байна. Эсвэл огт дурсагдмаар байна. Мэдхгүй би өстой тийм талаар бодож байгаагүй. За эцдаа бодохоор ер нь бол яг нэг амар их битгий гашуудаасаа тий уусаа болох юм болдгоор бол болж байгаа төрхн үнэн үхэн үнэн учраас ер нь бол зүгээр л битгий их амар гашуудаасаа яг уусаа ингээд гашуудахын хувьд бол уусаа гашуудчих таар гэхдээ бүр тэгж амар бол битгий юм амар гашуудаасаа өсгөл юм шиг үү тий тэгээд ингээд би байхгүй ч гэсэн уусаа амьдрал үргэлжлэн тийм болохоор зүгээр л яг нэг хэсэг зур тий ингээд намайг бодоод миний гой дурсамжтай инээдтэй хөгжилтэй энийгээ дээржсэн зүйлүүдийг бодоод тэгэл багсаа л гэж хүсэж. Бид нар ингээд нөгөө угаасаа байнх нөгөө нэг юм нэг хэцүү амьдрахгүй ч юм байнх юм жаргалтай авахгүй шүү дээ. Тэнгүүд ингээд хэцүү цаг үед одоо ингээд өнгөрсөн болсон хэцүү зүйлсийг бодонгууд тэр дунд ч бас нэг дайггүй сайхан цаг үдээс юм шиг санагдав. Ер нь гэтээ одоо ингээд хэцүү зүйлгээд харахаар миний одоо ингээд 10 зүйл хэцүү байлаа гэж ингээд надад бодчихсон чинь тэрний яг нэг 5 6 нь нэг амар бол хэцүү зүйл биш юм шиг надад санагцсан. Тэгээд яг 4 5 нь болохоор ялтчгүй л ингээд
за жах ингээ хэцүү үе байсан юм байна гэж. Тэр нь магадгүй нөгөө цаг хугацаа өнгөрсөн Тий. ингээд хэцүү ингээд левел нь буугаад байна уу? Тийм л ах гэж бодож байна. За. Тэгэхээр Бобогийн одоо ер нь ингээд юу гэдэг юм? Тамирчин эмэгтэй хүн ингээд явж байна тийм үү? Тэгэхээр одоо юу гэдэг юм? Тамирчууны одоо яг ингээд зүгээр ингээд одоо баримтлагдаг зарчим гэх юм уу? Одоо тэнгуү тамирчууны талбай дээр баримтлагдаг зарчим. За тэгээд мэдээж хүн талаасаа яг ингээд амьдрал дээр ингээд баримтлагч одоо зарчим. Нэг ийм л хүн байх юмсан да. Ийм л тамирчин байх юмсан да. Яг уу бодоод үзэхэд бол яг уу амьдрал дээр гэх юм бол би тий бусдад тусалдаг, сайхан сэтгэлтэй. Нэг амар бас уурлаад байхгүй. Ингээд зүгээр л жаргалтай хүмүүсийг жаргалтай байдаг. Өөрөө тэр дундаа бас жаргадаг тий. Тиймэрхүү л байхыг ер нь хичээдэг. Ер нь бол гэр бүлийнхэнтэйч тэр найз нөхөдтэйч тэр гоё яхахыг хүсдэг. Тийм ер нь байгаа гэж бодож байна ер нь бол. Тий байж чадчихаа. Одоо энийгээ зүгээр ингээд яг ингээд уртудаа үргэлжлүүлээд явах юмнаа л гэж бодож байна. Тамирчин гэх юм бол Сахилга Баттай. Тэгээд би ч одоо 24 он эхлээл 24 оны одоо сүүлэр гэх юм уу. За жилийн өмнөөс л гээд ойлгоч. Жилийн өмнөөс л яг ингээд за одоо ингээд 10 жилийн хүүхэд чиг биш те. Одоо нэг өсвөр насны хүүхэд чиг биш. Тийм одоо мэрэгжлийн төвшин рүү ингээд орох хэрэгтэй байна гэж юу н шийдсэн. Тэгээд тэрнээс хойш юу н миний шийдсэн шийдвэрүүд бол яг нэгдүгээр эрт унтаж амрах хэрэгтэй. Сахилга Баттай байх хэрэгтэй. Найзтайгаа уулзсан ч гэсэн юу нь бол ууждаггүй. Тий одоо ууж идэх нь яг ууж идэхгүй уусаа нэгдүгээр туусаа ууж идэхгүй шүү дээ. Яг тийш нэг амар орой болтол гармааргүй юм тий. Тэгээд дээрэс нь бас хүнд үгүй гэж хэлж сурмаар байна. Дээрэс нь бэлтгэлээ сайн хэмээр байна. Бэлтгэлээ ерөөсөө ингээ алдагдуулмааргүй байна. Тэгээд ер нь бол шантрах гэдэг үгийг угаасаа ингээ мартах хэрэгтэй. Шантрах үе гарч ирсэн ч гэсэн зүгээр л даваад гарна гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Тийм нэг тиймэрхүү юмыг амар их баримталж байгаа. Тэгээд бэлтгэлийн талаас угаасаа холоор авах хэрэгтэй. Мэдээж нөгөө бусад үгүй гэж хэлэхэж нэг муу болчих гээд байдаг шүү дээ. Тий. Тэг ингээд нэг одоо үгүй ингээд зөндөө гой ингээд амьдралд нь туслаад ч юм ингээд сайн хүн байж байгаа. Нэг алдаа гаргахад л ингээд нэг арчигчих гээд байдаг шүү дээ. Эдэл дээр. Тэгээд арчигдуулаад арчигдах уу. Би бол одооноос үгүй гэж хэл сурах гал явж л байгаа. Ганц хоёр хүн дугаас үгүй гэж хэлж л байгаа. Тэр нэг ингээд найзаа ярилцаж юм ажлаа ярилцсан яваад байна уу? Гайгүй. Ажил дээр бол тэгэл ажил юм чи үгүй гэж хэлсэн ч яах вэ тий? Би одоо бэлтгэл дээр одоо жишээлбэл манайхаа ингээд хоол идэм гэхээр ингээд хаяа үгүй гэж хэлдэг. Хаяа ингээд уусаа нөгөө манай гэрийнхэн ингээд нөгөө жоохон юм холгод гэрийнхэнтэй ойрхон байдаг байхгүй. Тийм учраас гэрийнхэнтэй уулзахын тулд бас үгүй гэж хэлдэг. Тэр нь тэгээд ингээд ойлгуулад уусаа ингээд хэлчихээр манай багийнхан бол уусаа хүлээд за ойлголоо. Хүлээгээд авчдаг. За. Тэгээд хоёулынхаа ярилцсаг дөгч чинь. Тэгээд ер нь одоо сакс үзэж байгаа сонирхож байгаа хүмүүсэнд одоо чинь түрүү хоёулаа ярилцлага хэлэхээс өмнө ярьж ирсэн нөгөө үзэгчтэй үзэхгүй үзэх те. Биш тоглох. Тэр тоглолтын юу мэдээж ингээд одоо юу яана чи хэдэн орд юм? 3500. 3500. Тиймэрхүү л. 4000 хүнтэй тоглох 4000 хүн гэдэг бол ингээд нэг бас их ялгаа байгаа шүү дээ. Тий. Ер нь үзэгчгүй тоглоход юу юмшуухан байдаг. Яха үзэгчгүй тоглосон. Ер нь бол үзэгчтэй тоглосон ч үзэгчгүй тоглосон ч гэсэн тоглох л хэрэгтэй. Гэхдээ яг уу үзэгчтэй тоглохоор арай юм тийм огшсон тий ийм нэг өөрийгөө ингээ харуулчих юмсандаа ирсэн хүмүүс гэсэн тийм утгаар ер нь бол тоглолдог. Үзэгчгүй тоглохоор яг уу одоо юу гэх юм сэтгэл зүй шал ондоо идэг гэх юм уу? Тий, жоохон тайвширчдаг ч гэх юм уу? Тиймэрхүү идэг. Үзэгчтэй тоглохоор яг хуу 50 байдаг ч гэсэн цаанаасаа нэг юм байгаад идэх байхгүй юу? Голд нэг юм байгаад идэв. Нэлж харцсангүй хоёр өөр юм байгаа. Тий, хоёр өөр юм байдаг хэлчих. Уг нь бол гоё эмэгтэйчүүд очиж үзвэл те. Тий. Тэгээд одоо удахгүй эмэгтэй сакс хөгжөөд ирэхээр угаасаа үрж үздэг болох хоо. Гэтэ бас харцсангүй 2 3 жилийн өмнөөс л ингээд илүү одоо ингээд ордон байдаг ч юм уу ингээд явж юм. Өмнө нь бол тэгэл одоо Монголд гэлтгүй юм бэ дүртэл тэгэл ярьж ингээл асар одоо энд баг өнгөрсөн жилээс л хүмүүс үздэг болж хийж байна шүү дээ. Тэгээ мэдээж нөгөө нэг тамирчин хүн гэдэг утгаараа за сакснаас ч юм эсвэл өөрөө яг кинээс ингэж илүү гурван зэрэг авч байна. Дөрөөл модел гэдэг шүү дээ. Одоо ингээд үлгэрч шаадаг ментор ч юм уу те.
За яг уусаа би ч нөгөө багасаа степиг амар үзэж өссөн. Тэр хүний одоо ингээд бүх үйлдэлийг ингэж дуурайж хийдэг багтай. Дуурайж хийхийг хичээдэг байсан. Тэгэл дуурайж хийсэн ингээд бичлэгээ хүртэл ингээд аав ээж хоёрын утсан дээр бичээр үздэг байсан. Тэгээд ер нь бол тэр хүнээс үлгэр дуурайл авдаг ч гэх юм одоо ингээд тийм урам зориг авдаг гэх юм уу. Тэгээд яг ойрхон байгаа гэх юм бол одоо ихч нараас амар үлгэр дуурайл авдаг. Одоо жишээлбэл одоо тий ер нь бол тий ихч нараас л авд юм. Тэгээд дээрэс нь аав ээж хоёроос бас амар авдаг. Одоо тийм шантрахгүйгээр те тийм нэг юм тавтаад амар олон жил болж байгаа байхгүй юу? Нэг ажиллаа. Тэгээ тэр хоёроос ер нь үлгэр дуурайл авдаг. Дээрэс нь одоо хулигч, ламкагч, ариукагч эдэр биш үү? Одоо яг олон ус яг яаж тоглож байна? 3-3 дээр яаж тоглож байна? Би яг бас одоо ингээ яаж тоглол дээр байна гэд амар үлгэр дуурайл авдаг. Тэр хэд ч гэсэн ер нь тэгээд ер нь мэддэг болохоор надаа бас ингэж яг миний дутагдaltaй талыг амар хэлж өгдөг баг. Тэгээд ер нь эцэст нь ер нь төгсгөлд нь ингээд саксон бөмбөг гэдэг зүйлийг өөрийнхөө хувьд ингээд товчхон тайлбарлав. Яг чиний хувьд саксон бөмбөг гэж юу вэ? Миний хувьд саксон бөмбөг гэдэг бол би яг өөрийгөө яг ингээд төсөөлөхөөр яг саксгүйгээр амьдрч чадахгүй байхаа гэж би бодож байна өөрийгөө. Хэрвээ одоо ингээд саксаад тоглохоо болсон ч гэсэн нэг хүний ч гэх юм уу одоо хувь хүн дээр ажилдаг тийм одоо скил дээр нь ажилдаг тийм багш тренер тийм болохыг ер нь бол одоогийн байдлаар бол би хүсэж байгаа. Тийм учраас ер нь сакснаас нэг холдож чадахгүй байхаа л гэж би бодож байна. Баг дээр биш яг хувь хүн дээр тийм ажилласан юм хийдэг болох бах. Яг саксны яг юм холбогдолтой. Нэг амар тийм юу биш те нэг алдартай биш гэдэг ингээд нэг арталт нь ингээд тий яг ингээд байждаг яг ингээд тасалж үүш тий яг тэрийг яг ингээд заагаад өгчдөг те тиймэрхүү хүн болох байх гэж би бодож байна. За тэгэхээр ер нь өөрөө сакс тоглодог уу ер нь хэр сакс үздэг? Би ч 10 жилдээ амар их үздэг байсан юм аа. За 10 жилдээ амар их үздэг гэж бод оюутан болоод ирэхээр бас нөгөө орчин солигдохоор шал ондолчдөг юм билээ. Тэгээд ер нь бол их үзэх байгаа. Одоо зүгээр Facebook, Instagram-аас л одоо тиймэрхүү зураг мөр. Тэрнээс нэг амар үзээд өгдөг. Бүр ингээд маргааш ч нэрээ өглөө 7:30-аас тэгж тоглоно штэ тийм гоё тоглолт болно. Тэрийг үзье гэд яг 10 жилдээ бол тэгдэг байсан. Одоо л тэхгүй байгаа ерөөс. Одоо л зүгээр унтахаал болчихсон. Монголын лигийн тоглолтод зөрүүлээд хэр үздэг вэ? Эсвэл ингээд нэг тийшээ орохоо ингээд одоо ингээд улирал дууссан ч юм уу ингээд жоохон залхуу өрхөө. Гүү сая гэхэд нөгөө би нөгөө ажил явдалтай байсан гэдгсэн шүү дээ. Тэр үед нөгөө манай багийн эзэн Набах манай нөгөө багт нөгөө Сэлэн бодсон тасалбарын бүтэнд наваад өгчсөн. Нөгөө авраг авсан гэдэг нөгөө Касенсийн тоглолтыг үзүүлнэ гэд. Тэгээд тэр үеэр нь би өөрөө байхгүйсэн. Яг би үзмээр л байсан. Гэтэ ер нь бол манай багийн тэгж үзсэн мэл. Гоё л байсан бах таа. Касенсийн тоглолтыг үзсэн. За тэгээд ерөнхийдөө бид нэр ялцсаг дуусчин тэгээд жоохон духгүй газар ч юм уу нэг тухтай газар олох гэж нэлээд уудчлаа уучлаа. Зүгээрээ. Тэгээд дараагийн одоо удахгүй болох яг энэ дугаар арай жоо хоцож дараа нь орох тэр тоглолтууд яадас. Гэтэ шигшэд багийн бэлтгэлд болон тоглолтын амжилт хүсье. Баярлаа. Тэгээд цаашдаа ингээд сагсчин те ингээд тамирчин гэхээс гаднаас эмэгтэй хүн талаас ажил гоё хөгжөөд ингээд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд нэг хүний нэг нэгэндээ гарч хамгийн үнцэнтэй зүйлсүүдийн нэг бол энэ цаг хугацаа гэдэг. Цаг хугацаа гаргаад ингээд амралтуудын цагаас нөхөмслөд хэлсэн маш их баярлаа. Зүгээр дээ. Чамд ч гэсэн баярлаа. За тэгээд энэ удаагийн дугаар маань энэ үед өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Peace out.